сайн байцгаана уу? Энэ удаагийн тарот мэргээрээр 2026 оны 1-р сарын ерөнхий төлөв байдлыг үзэж өгөхөөр шийдсэн. За 3 бүлэгтэй байгаа. За чулуугийн харуулчийн юм ягаан кристалл чулуу байна. За энэ 1-р картыг сонгосон хүмүүс маань No Debate гэдэг ийм картыг сонгосон байна. За 2-р карт тунгалаг болор кристалл чулууг сонгосон байна. За энэ цэнхэр плачтай Purse Happiness гэдэг эмэгтэй хүний зураглалтай 2-р бүлэг юм байна. За 3-р бүлэг ийм ногоон чулуу байна. Зүрхэн хүрд итгэгч ногоон чулуу байна. За энэ 3-р бүлэг The pause is the shift гэсэн байна. Ой модон донд ингээд хаалгатай ийм зураглалтай юм байна. За та бүхэн маань хүзэрдэг хараад тэгээд яг нүд чинь хаана тусч ин те тэр хүзрөө сонгоход болно. За энэ удаагийн асуулт болохоор 1-р асуулт таны 1-р сарын ерөнхий энергийг харж өгнө. 2-р асуулт та 2026 онд сэтгэлийн хэрэг бэлтгэлтэй байна вэ гэдгийг харна. За 3-р асуулт нь таны 2026 оны 1-р сарын ажил санхүү орлого ямар байна вэ гэж асууна. 4-р асуулт хүн хоорондын харилцаа. 5-р асуулт хайр дурлалын тал дээр гэр бүлтэй болон синглчүүдтэй харж өгнө. Тэгээд 6-р асуулт нь сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөө байна. За сайн байцгаана уу? Их оршихуй тарот мэрэгтэйгээ цуг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. За 1-р бүлгийнхний уншлагыг одоо эхлүүлэх гэж байна. За уншлага эхлүүлэхээс өмнө дуу таяганыг дуургая гэж бодсон. Ер нь уншлага эхлүүлэхээс өмнө ер нь сайн сайхан зүйлийг бодож 2026 он маань 1-р сарда сайн сайхан байх болтугай гэж бодоод орчноо гой цэвэрлэе. За та бүхний сонгосон карт маань No Debate гэдэг картыг сонгосон байна. За энэ нь болохоор мэтгэлцээгүй гэж юм. Ямар нэг зүйл дээр мэтгэлцэхгүй, одоо мэтгэлцээ үүсэх шаардлагагүй. Одоо ингээд энэ картыг харахаар зэрэг хэн нэгэнд өөрийгөө батлах шаардлагагүй, өөрийнхөө чадварыг бусдад нэг тийм чадвараа бусдад хүлээн зөвшөөрүүлэх шаардлагагүй. Ер нь бол өөртөө итгэе гэсэн санааг ерөнхийдөө гол санаа нь тиймэрхүү утгатай ер нь гарч ирж байна л да. Тэгээд өөрийгөө үн цэнтэй гэдгээ мэдрэх хэрэгтэй. Би илүү их үн цэнтэй байхын тулд та юу ч хийх шаардлагагүй. Ямар нэгэн үйлдэл хийх шаардлагагүй, өөрийгөө нотлох шаардлагагүй, өөрийгөө тайлбарлах шаардлагагүй. Та угаасаа байгаагаараа үн цэнтэй юм аа гэж юм л та. Та нөхцөл байдлаас үл хамааран үн цэнтэй. Та үргэлж байсан гэдгээ өөртөө батлах хэрэгтэй. Би бол үн цэнтэй. Ер нь бол мэтгэлцээгүйгээр өөрийгөө ер нь ингээд үн цэнтэй гэдэг итгэлийг өөртөө авах нь маш чухал байна. Та нарт 1-р бүлгийнх маань энэ картыг ерөнхийдөө сонгож орж ирсэн байна л та.
Тэгэхээр та бүхэн маань ер нь үн цэнтэй юм аа. Өөртөө итгээрэй. Өөрийнхөө дотоод тэр сайхан хүчиндээ итгээрэй гэдэг мессеж дамжуулахыг хүсэж байна л да. За дараагийн энэ гоё өөрийгөө хайрлах take care гэсэн картыг ер нь гаргаж ирсэн. Тэгээ та нарт бол энэ дээдлийн мессеж маань хамгийн гол мессеж. Энэ 11 дугаартай Connect with Crystal гэж байна. За ингээд хараад байгаа та бүхэнд маань ер нь энергийн цэвэрлэгээ маш их шаардлагатай. Тэгээд чулуутай, болор чулуутай их ойр байх юм бол аура энерги ч маш сайхан цэвэрхэн байхаар ер нь тэгээд энэ лага асаачсан бясалгал хийгээд өөртөө ер нь төвлөрсөн энэ хугацаанд 1-р сардаа ч юм уу ер нь ингэж аура энерги цэвэрлэх нь хамгийн чухал мессеж юм байна. Өөрийгөө хайрлах тал дээрээ ер нь цаг гаргах хэрэгтэй байна. Ер нь ингээд чулуутай холбогдох нь маш чухал мессеж юм байна гэж надад бас орж ирээд байна л да. Тэгэхээр одоо ингээд болор чулуутай холбогдсонараа өөрийгөө улам ойлгоод оюун санаагаа бас цэгцлэх юм байна. Сүнслэг байдлаа тэнцвэрийг илүү их олох нь байна. Тэгээд энэ чулуу болохоор болор чулуутайгаа холбогдсонараа өөрийгөө ойлгох, төвлөрөх боломж олдох юм байна л да. Тэгэхээр та бүхэн маань ер нь ингээд аура энерги ер нь бодол санаагаа цэгцлэх хэрэгтэй. Өөртөө ер нь ингээд 1-р сардаа ч юм уу 26 оны өөртөө цаг гаргаж ер нь энэ дотоод хүчээ маш сайхан цэвэрлэж ангааж эдгээгээд өөрийгөө сайхан ингээд болор чулуунуудын хажууд ингээд суусан хамгийн нэг ирч хүч энергийг та бүхэн маань авахар юм байна. Тэгэхээр энэ гоё мессежийг та бүхэн маань хэрэгжүүлээрэй гэж хэлмээр байна. Ер нь бол ганцаараа байх цаг хугацаа өнгөрөөх юм бол маш зүгээр дажгүй юм байна. Ер нь та бүхэн маань бусдтай гэхээсээ илүү би лагасаад ер нь бол өөртөөгөө ер нь цаг гаргаж ингэж байх нь чухал юм бэ шүү гэдгийг хэлмээр байна. Тэг чадсанараа өөрийнхөө дотоод хүчийг сэрээж өөрийгөө ер нь улам илүү өөртөө итгэлтэй болох тэр алхам руу ойртноо гэж ойлгож олноо. За пирог гэдэг мэлхий гэж юм л та. Энэ болох дээр шилжилт гэж юм. Та бүхэн маань 1-р бүлгийнхэн маань ингээд өөрийгөө гоё ингээд ямар нэг байдлаар өөрийгөө нотлох шаардлагагүй, өөрийгөө гоё үн цэнтэй гэдгээ мэдрээд ингээд бясалгаж дотоод ертөнцтэйгөө холбогдох нь хамгийн чухал юм байна. Тэгээд мэлхий гэдэг энэ гоё амтан сүнслэг амтан гарч ирсэн байна л та. Тэгээ шилжилт гэж байна. Тэгэхээр та бүхний амьдралд ямар нэг байдлаар шилжилт хөдөлгөөн хийх шаардлагатай юм байна. Мэлхий гэдэг нь маш гоё усны энергитэй амтан байдаг. Тэгэхээр маш гоё зүүн совинлог ийм гоё сүнслэг амтан гарч ирсэн байна. Тэгээ та бүхэн маань өөрчлөлтийн хүчтэй цаг үе болж байна. Тэгэхээр ингээд шилжилт, трансформашн гэдэг нь шилжилт ямар нэг байдлаар өөрийгөө өөрчлөх тэр үе шат дээр маш хүчтэй үе шат дээр ирчихсэн байна л да. Тэгээд сэтгэл хөдлөл, эмгтээлэг энерги хүчтэй сэрэх нь ертөнцтэй холбогдохыг дуудаж байна гэж юм л да. Тэгэхээр энэ усны энерги чи угаасаа ингээд эмгтээлэг энерги учраас та бүхэн магадгүй 1-р бүлгээ сонгож байгаа хүмүүс маань эмгтэй хүмүүс байх магадaltaй байна л да. Тэгээд маш тийм эмгтээлэг энерги маш гоё сэргээх нь хамгийн чухал байна. Энэ бүхнийг ертөнцтэй холбогдохыг ингээд дуудаж байгаа юм байна л да. Та бүхнийг ямар гайхалтай юм бэ? Мөн та
бие зүй, сэтгэл хөдлөлөө, оюун санааны сүүл ингээд оюун санаагаа цэгцлэх хэрэгтэй юм байна. Тэгээ сэтгэл хөдлөл, оюун санаагаа ингээд трансформашн ингээд шилжилт хөдөлгөөн хийснээрээ оюун санаа чи хүртэл маш гоё тайвшрах нь байна. Эмгтээлэг энерги маш илүү их хөгжүүлэх ертөнцөөс та бүхний дуудаад байгаа гэж хэлсэн шүү дээ. Нэг бол эрчим хүчтэй цэвэрлэгээ та бүхэнд маань шаардлагатай байх юм байна л да. Тэгээд энэ дээр бас ингээд аура энерги кристалтай холбогдороо гэж ярьсан. Тэгсэн чи энэ дээр бас нэг бол ингээд аура энерги маш гоё цэвэрхэн байлгаараа гэдэг мессеж бас орж ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэнд маань нэг бол эмгтээлэг энерги маш гоё хөгжүүлэх хэрэгтэй, оюун санаагаа тайван байлгах хэрэгтэй. Тэрэн дээрээ эрчим хүчтэй юм гоё аура өөрийнхөө ингээд эфир биений цэвэрлэгээ хийх маш чухал юм байна. Тэгээд ер нь бол энэ 1-р сардаа ер нь ийм цэвэрлэгээний тал дээр өөрийнхөө дотоод ертөнцийг өөртөө итгэх итгэл дээрээ маш их цаг хугацаа гаргах нь хамгийн зүйтэй юм байна. Тэгээд та бүхний маань ингээд шилжилт хөдөлгөөн ирсэн байна л да. Тийм болох дээр ямар ч байсан ингээд дотоод ертөнцөө ингээд шинчилж өөрчлөх хэрэгтэй юм байна. Маш гайхалтай мессеж гарч ирсэн байна. За энэ бөөгийн картнаас маань та бүхэндээ 1-р бүлгийхэндээ сонгосон red гэдэг бөөгийн картнаас ингээд зөвлөгөө авсан байна. За энэ нь болохоор ухрах эсвэл дотоод орон зайдаа орох та бүхнийг урагшлах хэрэггүй, ухрах хэрэгтэй гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр арай цаг нь болоогүй байна. Янз бүрийн юм төлөвлөсөн болвол энэ бөөгийн карт маань та бүхэн маань энэ 1-р сардаа ч юм уу ер нь одоогоор цаг нь биш ээ. Жохон ингээд хоошоо ухраад өөрийнхөө сэтгэл зүг ажиглаараа гэж хэлж байна л та. Дотоод орон зайруугаа бүр ингээд гүн рүүгээ оруулах зүйтэй юм байна. Энэ хардаа зураглалыг харахад энэ дотроо ингээд оршиж байгаа үстэй. Энэ бол гадаад ертөнц гэхээсээ илүү та бүхэн маань дотоод руугаа ер нь өндийнх нь хамгийн чухал үе шат юм байна. 1-р сарда 26 оны 1-р сард хэсэг хугацаанд түр ганцаараа байх тэр орон зайгаа үүсгэх хэрэгтэй юм байна. Дотоод дуу хоолойгоо сонсох шаардлагатай үе дээрээ ирсэн байна л да. Оюун санаа болон энерги цэвэрлэх тэр энэ хоёр яг холбогдоод ер нь бол энерги маш цэвэрлэх хэрэгтэй юм байна. Сэтгэл санаагаа цэгцлэх хэрэгтэйг сануулж байна бас. Тэгэхээр энэ картууд маань маш гайхамшигтай холбогдож гарч ирээд байна л да. Тэгээд одоо бол ингээд урагшаа ингээд явах цаг чинь биш ээ гэж бас дахин сануулад байна. Дотоод орон зайгаа нөхөж энерги цэгцлэх цаг үе чинь яг одоо юм байна. Хариултыг ингээд янз бүрийн хариултыг гаднаас бус дотроосоо ингээд ирж хай гэдгийг бас сануулад байна. Сэтгэл санааны хувьд хит ачаал авчихсан ингээд ажилтаа болохоор ч юм уу ямар ч байсан сэтгэл санааны хувьд хитрхийх ачаал авсан түүнээсээ болоод ингээд хоримтлагтаад байж тэгээд дотоод ертөнц чинь ингээд сэтгэл зүй чинь ингээд хилбэлцэлтэй байж магадгүй харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг дотоод өдрөмжөө итвэгчиж эхлэх хэрэгтэй юм байна. Зүйн совинд ухамсартайгаа холбогдох үе чинь ирчихсэн байгаа даа. Бүхнийг орхих бус түр хугацаанд зай аваарай. Ямар нэг байдлаар ингээд бүх юмудаа орхих бус зүгээр ингээд хэсэг хугацаанд ингээд өөр жоохон холдоод зай авах нь их зүгээр юм байна. Тэгээд танд одоо хамгийн одоогийн байдалд бол чимээгүй орон зай маш чухал юм байна. Тэгэхээр ингээд 1-р бүлгийн гол мессежүүд аахгүй юу? Энэ маань тэгэхээр
дотгошоо их өнгөх хэрэгтэй байна. Дотоод одоо гаднаас ингээд асуулт хайхаасаа илүү дотгошоо ингээд өнгийж өөртөө цаг гаргаж аура энергийн цэвэрлэгээ маш чухал юм байна. Тэгж чадах юм бол та бүхэн ер нь бол 1-р сардаа ер нь цэвэрлэгээ маш их хэрэгтэй байна. Энергийн цэвэрлэгээ маш их чухал юм байна шүү. За дараагийн энэ бөөгийн карт маань болохоор Winter гэдэг карт гарч ирсэн байна. Өвлийн карт. За take care of your needs гэсэн байна. Тэгэхээр зэрэг одоо энэ 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань одоо энэ чон гэдэг энэ амьтан болохоор маш хүчрэг амьтан л да. Өвлийн цагт өвөл ер нь ингээд төсвөр төвчээртэй даарч хөрөхгүй ер нь ингээд сэтгэл зүгээ маш гоё ингээд төсвөр төвчээртэй авч явдаг амьтан л да. Маш сүнслэг амьтан байдаг. Тэгэхээр энэ 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ямар нэг байдлаар ингээд хамгаалагдж байгаа. Энергийн хамгаалтанд бас тодорхой хэмжээгээр ер нь бол байгаад байгаа л да. Гэхдээ ингээд та нарыг бас ингээд хамгаалж байгаа өвөг дээцөө, цахиусан тэнгэрүүд энэ болох дээрээ бөөгийн карт аахгүй юу? Тэгэхээр та бүхнийг маань энэ чон хамгаалагч маань ингээд өвөг дээцүү чинь ингээд хамгаалж байгаа юм байна. Тэгэхээр магадгүй та бүхнийг ер нь бол та бүхний маш гоё ингээд хамгаалж янз бүрийн аюулаас янз бүрийн онцгүй зүйлсээс ингээд гоё хамгаалж өгч юм л да. Тэгэхээр энэ чон гэдэг амьтан бол маш хурц нүдтэй. Тэгэхээр магадгүй та бүхэн маань өөрсдөө ингээд ааврагаа цэвэрлээд өөртөөгөө оршоод өөртөө ихтгэлтэй болоод ингэх юм бол та бүхний нүд чинь энэ чон шиг хэн надтай илүү их сайн хандж гин ер нь хил хязгаар гэж юу байдгийг таньж мэдэрж гин би цаашдаа юу хийх вэ гэдэг ажил төрлөө олох ч юм уу ямар нэг байдлаар нүдний хараач маш их нээгдэж байгаа харагдаж байна. Тэгээд энэ сэнслэг амьтан бол маш ухаалаг амьтан байдаг. Магадгүй 1-р бүлгийнхэн маань ийм дотоод хүч чадал нь ийм гоё өвлийн улиралд ингээд ер нь бол төсвөр төвчээртэй ийм дотоод гайхамшиг нь ийм гоё хүмүүс байгаа харагдаж байна. Тэгэхээр зэрэг ер нь бол өөртөөгөө илүү ингээ ганцаараа гэдэг байгаа штэ. Энэ картууд маш гоё холбогдоод байгаа байхгүй юу? Тэгэхээр ганцаараа байснараа та бүхэн маань маш их зүйлийг ойлгож ухаарахаар байна. Хүмүүсийг бас таньж мэдхээр байгаад байна. Хин нь сайн хүн, хин нь муу хүн. Ер нь ингээд надтай цаашдаа хин сайхан ингээд үерхэл нөхрөлтөө ч юм уу хайр дурлал дээрээ ч юм уу янз бүрийн байдлаар ямар ч байсан ойлгохоор байгаад байгаа байхгүй юу. Тэгтээ хамгийн гол нь та бүхэн өөрийгөө цэвэрлэх хэрэгтэй гэдэг мессежийг маш сайн анхаарах хэрэгтэй байна. За дараагийн карт маань ингээд 7-гийн аяг маань уруу хараа гарч ирсэн. 1-р одоо энэ болохоор ерөнхий ингээд энергийг том энергийг харсан шүү. Ерөнхий ингээд цахиусан тэнгэрүүдийн зөвлөгөө, сүнслэг амьтдын зөвлөгөө, өөрийгөө хайрлах карт, зөвлөгөө мессеж карт гэдэг ерөнхий энергиудыг ерөнхий гэдэг нь одоо ер нь зонглох энерги шүү. Ер нь 1-р сарда та бүхэнд зонглох энерги гэсэн үг. За та одоо ингээд 1-р үлгийг сонгож байгаа хүмүүс маань 2026 онд сэтгэлийн хэр их бэлтгэлтэй байна вэ гэдэг дээр асуулт асуусан байна л да. Хэр их бэлтгэлтэй одоо 26 онд ингээд сэтгэлээ сайхан бэлдэж чадсан уу? Нэг циклэг рүү орохдоо энэ гоё сэтгэл зүрхээ бэлдэж чадсан уу гэдэг асуултаар асууж байгаа шүү. За 7-гийн зоос аяг маань ингээд уруу хараа гарч ирсэн. За ингээд зарим хүмүүс угаасаа энэ уншдаг маань коллектив учраас зарим гэж уншигчтэй шүү. Би тэр гэж уншаагүй, хувь хүнд уншаагүй. Тийм учраас зарим гэж хэлэх нь
аргагүй. Ягаад гэвэл энэ бол олон коллектив уншдаг учраас янз бүр гарч байгаа. Тийм учраас өөр энерги гараад байгаа учраас зарим хүн гэж яригдан гэдгийг ойлгож ухаараарай хүмүүсээ. За тэгээд зарим нэг хүмүүс маань ингээ сонголт хийхдээ сонголтоо хийж чадахгүй, эргэл зээтэй, маш их тэнгэл зээтэй, өөртөө ингээ будилсан байдалтай иймэрхүү бас нэг хүмүүс харагдаад байна л да. За хийх гэж байгаа 1-р сардаа ингээд хийх гэж байгаа зүйл маш олон байгаад байна л да. Тэгээд тэрийг олж чадахгүй, тэгээд яг юу хийхээ бас ингээд төдийлөн сайн ойлгохгүй, мэдэхгүй бас байгаад байгаа. Өөртөө бас итгэлгүй байгаад байгаа. Яагаад гэвэл энэ энергийн цэвэрлэгээ маш дутмаг байгаа учраас сонголтоо бас ингээ хийж чадахгүй, өөртөө итгэлгүй их бүдэлцсэн байртаа ер нь ингээ толгой нь баг эргэжчихсэн байдалтай байгаад байна л да. Тэгэхээр зэрэг энэ дээр анхаараарай гэж хэлмээр байна. Тэгээд гол мессежүүдээ санаарай хүмүүсээ. Тэгээд 21 энэ маш гайхамшигтай тав байна л да. За би энэ 4-ийн зоосыгоо хэлээд явчих. Хүмүүс маань ингээд маш сайхан ингээд 26 ондоо ямар нэг байдлаар ингээд хоримтлал үүсгэсэн. Өөртөө ингээд хатгалж байгаа. 2026 ондоо би ийм юм хийндэ, тийм юм хийндэ гэсэн хүмүүс байгаад байна л да. Яалтчгүй. Өөрөөсөө бүр ингээд харамлчихсан, өөрөөсөө ингээд сайн сайхан зүйлээс одоо ингээд харамлаад хоримтлал үүсгэх. Харамтлан гэдэг нь одоо хоримтлал гэж ярьж байгаа шүү. Яг тэ ингээд хэрвээ амтд нь итгэх гэжсэн бол тэрийг за энэ төр азны гэд одоо би гол зорилгынхаа мөнгийг цуглуулж байгаа гэд өөртөө маш гоё ингээд зорилго тавиад ингээд хатгалж байгаа хүмүүс маш их байна. Тэгэд энэ нь болохоор 2026 оны аялалд хэрэглэхээр харагдаад байгаа байхгүй юу? Надад тэгж орж ирээд байна. Аялалд ямар нэг байдлаар зорилго тавьчихсан байгаад байна. Бат бөх суурьтай байгаад байна. Бас маш мундаг хийж байгаа ажил нь их гоё бат бөх суурьтай. Тэгээд тэр хадгалж байгаа мөнгө нь маш гоё зорилготой. Өөрийгөө болоод маш гоё зорилго тавиад яг гоё барин тэр зорилгынхаа дагуу амьдарч явж чадчихъя л та. Маш мундаг байна. Гайхамшигтай. Тэгээд хүсэл мөрөөдлөө яг биелүүлэн гэсэн энэ хүмүүс байгаад нь шүү дээ. Тэгээд яг одоогийн байдлаар болвол ингээд өөрийнхөө сэтгэл санаа, оюун санааны байдал болоод хэдий юм жоохон ингээд хайрцагтмал байгаа ч гэсэндээ уучлаарай ёо. Яриад хар зэрэг хоолоо бас ингээ хуурашаа. Тэгээд ямар ч хэсэн өөрийгөө ингээ хязгаарлаж агаад мөнгөө хязгаарлаад ингээ хоримтлал үүсгээд байгаа хүмүүс байна. Маш мундаг зориг тавьчихсан. Өөрийнхөө тэр мөрөөдлийг бас биелүүлэх гээд ингээд байж байгаа. Тийм хүмүүс байгаадах юм. Ямар гайхалтай мундаг байна да. Тэгээд энэ хүмүүс маань маш гоё гайхамшигтай байна. Ер нь хэдий ингээд өөрөөсөө ингээд ямар нэг гоё зүйл рүү ингээд сэтгэл хөдлөлөөр нэг автаад авахгүйгээр өөрсдөө маш гоё хянаад ингээд зориг тэмүүлэл рүүгээ ингээд хүсэл тэмүүлэлтэй байна л та. За тэгээд ингээд 26 ондоо ингээд маш гоё орхих ёстой юм аа. Орхиод бүх циклүүд ингээд 2025 онд ингээд дүүргээд явж байгаа хүмүүс бас байна. Тэгээд өөрийгөө ястаа нэрээ үнэхээр дээрээс ингээд хараад одоо ингээд нөгөө өөрийнхөө шантар зовсон тэр бүхнийг ингэж хараад би ингэжсэн шүү дээ гэд ингээд гоё өөрөөрөө бахархаад байж байгаа. Нэг цикл дуусаад дараагийн шин цикл рүү орох гээд ингээд бүр сэтгэл зүрх бие сэтгэл ингээд бэлэн болчихсон иймэрхүү хүмүүс байна.
Маш гайхалтай. Тэгээд амжилтыг өөрөөсөө ингээд нэг циклийг дуусгана гэдэг нь энэ хүмүүст бол нэгдүгээр бүлгийн зарим хүмүүс байна. Маш гоё амжилтыг бүтээж байна. Өөрийнхөө ингээд энэ хардаа бас аялал байна шүү дээ. Энэ би аялал гэж ярьсан шүү дээ. Бас аялал гэж юм. Өөрийнхөө ингээд ямар ч байсан ингээд аялж исэн бүхийг нөгөө циклүүд бүх ингээд үеийн өөр янз бүрийн траума, сэтгэлийн шарах энэ бүхнийг эдгэж чадсан хүмүүс. Хүн хоорондын харилцаа гэдэг зүйлийг ойлгоцсон хүмүүс. Энэ бүхэндээ ингээд бүгдийн амжилттай онц өгөөд ингээд дараагийн шат руугаа орж байгаа. Ийм гоё гайхамшигтай хүмүүс харагдаж байна. Маш гоё байна. Тэгээд ингээ ер нь бол бэлтгэлтэй орж байна хүмүүс маань. Ер нь бол ихэнх хүмүүс вэ шүү. Энэ бол хамгийн гол мессеж. Энэ бол хамгийн том аркана. Яагаад гэвэл одоо ингээд энэ том энергиуд ер нь том аркана учраас энэ 1-р сарын уншлагын хамгийн том аркана нь одоо энэ төгсгөл болчихсон. Ер нь дуусгаад болцсон. 2006 онд маш их зүйлийг өөрөөсөө тавьж явуулах зүйлсээ бүгднгийн ер нь бол сайн тавьсан байна. Онцгүй зүйлсүүдээ тавьсан, өөрийгөө чөлөөлж чадсан. Өөрөө бол бүр сэтгэл зүрхэндээ фридом болцсон. Вау. Бүр эрх чөлөөгөө ингээд амтлаад, баярлаад, баясаад ингээд байж байгаа хүмүүс байна. За 3-р асуулт нь болохоор 2026 оны 1 сарын ажил санхүү урлах ямар байна вэ гэж асуусан байгаа. За Page of Pentacles гарч ирсэн. За ажил төрлийн хувьд бол цоошин эхлэл бас байна. Энэ бүхнийг яг ингээд бариад, төлөвлөд, хийгээд эхэлж байгаа хүмүүс бас байна. Маш гоё дур хүсэлтэд автцсан ингээд өөрийнхөө энэ ягаад ч юм ингээд өөртөөгөө ингээд холбогдоод өөрөөсөө бүтээсэн юм нэг гоё юм байгаа байхгүй юу? Гараараа бүтээсэн тархиараа бүтээгээд гараараа ингээ бас бүтээж байгаа. Ийм гоё энергитэй карт байна л да. Тэгэхээр ажил төрлийн тал дээр зарим нэг хүмүүс маань хуваарь бизнес эрхлэхээр харагдаад байна. Ер нь бол хуваарь бизнес эрхлэхээр харагдаж байна. Маш гайхалтай байна. Ямар ч байсан зоосыг бол ингээд 21-р сард атгахаар байгаад байгаа байхгүй юу? Энэ бүхнийгээ бас ингээд атгаад ингээд амжилттай яваад орж байгаа 1 сарда. За 9 сэлб маань ингээд гараад ирсэн л дээ. Энэ бол зарим нэг хүмүүс маань ингээд төдийлөн ингээд өөрийгөө жоохон анзаарч чадаагүй нь улмаас ер нь бол иймэрхүү энерги харагддаг. Тэгэхээр маш их сэтгэл зүрхний оюун бодлын нэг савлгаа ихтэй байна. Маш их зүйл бодож юм. Сөрөг зүйлс хитрхи буцнаасаа болоод ингээд өөрийгөө стресстүүлээд шаналгаад ингээд зовоод байгаа тиймэрхүү энергиуд байна л та. Тэгэхээр энэ дээр анхаарах хэрэгтэй. Энэ нөгөө ажил төрөл орлогын талаар харж байгаа учраас магадгүй ингээд зээл авчаад ингээд шаналж байгаа хүмүүс бас байхыг үгүйсэхгүй харагдаж байна л та. Оройдоо ингээд нөгөө сар болгоно ингээд мөнгөө төлөх учраас сар болгоно нөгөө мөнгөө хүүгээ төлнө бас дээр нь амьдрал авч явна гэд ингээд хүний амьдрал гэдэг чинь угаасаа л мөнгө гэдэг зүйл маш их чухал байдаг учраас зарим нэг хүмүүс маань буруу сонголт хийснээсээ болоод шөндөө ингээд оройдоо унтаж чадахгүй боддог, өөрийгөө стресстүүлж байна. Маш их оюун бодолтой бол маш их стресстэй байна. Би юу хийч вэгээ сүултээ ингээд шаналж байгаа энергитэй харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг хажуухан чинь ингээд тэргэл сар гараад ирлээ. Маш гайхалтай байна. Тэгэхээр зэрэг энэ болох дээрээ ер нь бол энэ шанал зовсон энэ онцгүй энергийг энэ тэргэл сарнаар одоо энэ 1 сарын 3-нд байна уу да. Ямар ч гэсэн тэргэл сар гарч байгаа шүү дээ.
Энэ үеэр ингээд энэ онцгүй энергиудээ тавьж уулах нэг зүйтэй байна. Тэгэд эмгтээлийн энерги гэж яриад байсан тий. Энэ дээр тэгэхээр эмгтээлийн энерги нь нэгдүгээр бүлгийн энерги их сэргээх маш чухал юм байна. Энэ кристалл чулуутайгаа холбогдож юу яснараа эмгтээлийн энерги ч маш гоё сайжрахаар байна. Сартай холбогдорой. Энэ сөрөг зүйлээ сартай холбогдож орхисон хамгийн чухал харагдаж байна. Тэгээ зарим хүмүүс маань болохоор сартайгаа маш гайхамшигтай ингээд холбогдож чадчихээн. Энэ дээр бас ингээд чон гараад ирсэн хардаа дэргэс сарна яг доохон тал энэ чон гэдэг амьт нь та нарыг ер нь ингээд хамгаалагч сахиусан тэнгэрүүд хамгаалаад байна да. Энэ хардаа цагаан хар ийм гоё сайн сахиусан тэнгэр ингээд харж сахиусан тэнгэр хар цагаан сахиусан тэнгэрүүд ингээд та нарыг бас хамгаалаад ий шүү. Энэ хардаа өөрлөг өндөгөөрөө төсвөр төвчээртэй бай гэд ингээд исэн ямар гоё гарч иж штэ. Тэгэхээр та бүхэн маань энэ дээр одоо энэ 18G карт гарч ирсэн байна л да. Энэ бол 9-ийн тоо гарч иж байна. Тэгэхээр хаях ёстой зүйлээ энэ. Нэгдүгээр сард хаяараа бити цааш нь өргөжлүүлж авч яваараа гэдгийг энергийг харуулад байна. 9-ийн тоо маань маш гайхалтай. За 2021 сарда 26-ны 1 сард хүн хоорондын харилцаа ямар байна вэ гэж асуусан. За энэ хүмүүс маань импрер маш гоё энэ эзэн хаан шиг энергитэй юм гал ирч хүчтэй. Угаасаа ингээ моржил 1 сард гараад ирэхээр ингээ гал ирч хүчтэй юм хурдцтай галны юм импрер шиг ийм энергитэй сар гарч иж байгаа л да. Тэгэхээр зэрэг энэ гал ирч хүчээрээ ингээд хүн хоорондын харилцаа тал дээрээ бити гаргаарай. Хитрхи их ингээд гал улаан ингээд хитрхи игцснээрээ бусдыг бас гомдох талууд гардаг шүү гэдэг дээр анхаарал аваарай гэж хэлмээр байна. Энэ бол хүн хоорондын харилцааг үзэж байгаа учраас тэгж ярьж байгаа шүү. За дараагийн карт маань ингээд 4-ийн саваа маань ингээд уруу хараа гараад ирсэн. Зарим нэг хүмүүс маань ингээд гэр бүлийн тал дээр харилцаа унтгүй бас харилцаатай байгаад байгаа ажиглагдж байна. Гэр бүл нь ер нь магадгүй ингээд янз бүрийн зээл мэйл авснаасаа болоод тэрнээсээ болоод ингээд унцгүй энерги үүсгээд иймэрхүү байдалтай бас ажиглагдаад байна л та. Тэгэхээр энэ хүн хоорондын харилцаа гэр бүлийн хооронд харилцаан дээрээ за би энэ савааг жоохон тодруулах юм. За энэ хүн хоорондын харилцаа тал дээр дөрвийн савааг маань тайлбарлаад өгөөч. Энэ энергитэй карт дээр ямар энерги чухал байна вэ? Хүн хоорондын харилцаан дээр. За ихээр нэг карт гаргаад өгөөч. Гэр бүлийн харилцаа онцгүй байгаа даа. Энэ дээр ямар зөвлөгөө мессеж өгөхийг хүсэж байна вэ? За гарч ирэхгүй учраас зүгээр гарч шүү. Гайхалтай. Тэгэхээр зэрэг энэ хардаа ингээд магадгүй ингээд хүсээгүй зээл авсан ч юм уу, мөнгө төгрөгийн асуудалд орсон ч юм уу, өр ширэнд орсон ч юм уу, иймэрхүү байдлыг үсээд наа. Иймэрхүү байдлаасаа болоод ингээд гэр бүлийн тал дээр маш онцгүй харилцаа үсээд баг салах дээрээ тулах гээд байгаа иймэрхүү байдалтай бас байж гин. Иймэрхүү учраас би тодруулга карт авлаа л да. Тэгсэн чинь Ace of Wands гарч ирлээ. За ямар ч исэн ингээд нэгдүгээр бүлгийнхэн маань гэр бүлийн тал дээр шинэ харилцаа хамгийн чухал болсныг сануулж байна л да.
Ямар ч байсан харилцаа тал дээр ямар нэг зүйлийг шинээр бас гал ирч хүчээр эхлүүлэх хэрэгтэй. Тэгж ээж гэр бүл чинь бас доктортой болж эсвэл бол та нар өөрсдөө ингээд бүтээснээрээ энэ онцгүй мөнгө төгрөг үр зээл энэ бүхнийг дарах боломжтой харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар нэг байдлаар та бүхэн хуурай юм хийж эхлэх ч юм уу те энэ дээр ингээ хуурай гэж ярьжсэн. Хуурай хөдөлмөр эрхлээд ингэх юм бол бас мөнгө төгрөгийн асуудал чинь бас маш гоёор шийдэгдэхээр харагдаж байна. Тэгээд ямар нэг байдлаар ингээ тэргэл сартагаа бас холбогдорой. Энэ бүхнийгээ ярилцаарай. Тэгэх юм бол та бүхэн ингээд шин гоё ирч хүч орж ирж энэ эзэн хаан шиг ийм гоё гал ирч хүч орж ирэх гээд байна. Тэгээд энийг бол ажил хэрэг дээрээ хийх юм бол маш гоё дур хүсэлтийн ажил чинь бас гарч ирэхээр харагдаж шүү. За гэр бүлтэй хүмүүсийг би үтсэн байна л да. Ингээ хайр дурлалын тал дээр гэр бүлтэй хүмүүсийн харилцааг харж өгсөн эго гэд карт гарч ирсэн. Тэгэхээр бол би бардам зангаа бидний холбоонд саад болголоо гэж байна. Тэгэхээр зэрэг ингээд эмэгтэйчүүд маань нөхөртөгөө ч юм уу, нөхрүүд маань их нэртэй ч юм уу ингэж сонсоорой. Хитрхи их бардам зангаас болоо хин нэг ингээ гомдох талууд яг энэ хажууд байна л та. Бардам зан гаргадаг ч юм уу, буруу шийдвэр гаргадаг ч юм уу, иймэрхүү байдлаас болоод хин нэг ингээд гомдох талууд ингээд ажиглагдаад байгаа учраас та бүхний харилцаанд шин зүйл, шин харилцаа маш чухал юм байна. Гэр бүлтэй хүмүүсийн хооронд. Тэгэхээр юм бардам зангаа түр ингээд орхих хэрэгтэй. Энд чи бол явцгүй зан шүү гэж хэлмээр байна. За дараагийн синглчүүдтэй харсан Missed Opportunity гинэ. Opportunity гинэ. Аюулгүй байдал. Та өөрийн аюулгүй байдал хамгаалтад эргэлзэж магадгүй. Эсвэл гадны үйл явдлууд таны суурийг ганхуулж магадгүй гэсэн байна. Тэгэхээр нэгдүгээр бүлгийнхэн маань та өөрийгөө аюулгүй байдалтай уучлаарай. Энэ алах дээр юу юм бэ шүү? Алдагдсан боломж гэсэн карт байна. Missed Opportunity гэнэ. Алдагдсан боломж. Би жүжиглэх үедээ жүжиглээгүй гэсэн тийм нэг харамслын карт гарч ирсэн. За байж байгаараа би энэ дээр нэрээ бас эго гэдэг дээр бас ингээд тодруулах карт авсан шүү дээ нэрээ. Тэгэхэд энэ чөтгөрийн карт гарч ирсэн. Тэгсэн чинь ямар нэг байдлаар ингээд гэр бүлтэй хүмүүс маань ямар нэг зүйл дээр ингээд донцноосоо болоо хин нэгээ гомдох ч юм уу. Иймэрхүү байдлууд бас үүссэн байдалтай харагдчих байна. Хитрхи их ууж идсэн ч юм уу. Эсвэл бол хин нэгээ хуурсан ч юм уу. Иймэрхүү нэг жоохон чөтгөрлөг талууд ажиглагдаад байна л та. Гэр бүлтэй хүмүүсийн хоорондох харилцаан дээр ингээд чөтгөр гарч ирсэн. Тэгэхээр энэ бүхэн дээр та бүхэн өөрсдөө ажиллавал их зүгээр байна шүү. Тэгээ би энэ дээр бас тодруулга авсан. Та бүхэн онцгүй энерги холдох хэрэгтэй. Тэгээд харилцаагаа шинжлэх хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгээд энэ ганц бие хүмүүстэй ингээд авсан л да. Би тэгээд алдагдсан боломж гэж байгаа байхгүй. Би жүжиглэх ёстой үедээ жүжиглээгүй. Ингээ хайртай хүндээ ингээд маш сайхан ингээд эрхэл ингээ ямар нэг байдлаар жүжиглэх хэрэгтэй байсан байна л да. Тэрнээсээ болоод ингээд харамсаад байгаа тиймэрхүү энергит харагдаж байна. За энэний тодруулга авахд 9 аяг гарч ирсэн. Тэгэхээр зэрэг нэгдүгээр бүлгийг сонгож байгаа синглчүүд маань ер нь бол нэгдүгээр сартаа гоё сэтгэл хангалуун байх нэ. Маш гоё өөрийгөө сэтгэл дүүрэн мэдрэмжтэй байх нэ. Хайр дурлалын тал дээр ямар ч хэлсэн сэтгэл хөдлөл гэдэг чинь маш гоё ингээд тайван амар амгалан байхаар байна. Хайр дурлалын чинь байдал дээр ер нь бол ямар нэг хүн орж ирэх ч юм уу. Тийм учраас тэрнээсээ болоод маш гоё сэтгэл амар амгалан тайван байхаар харагдаж байна.
За тэр ажил төрлийн тал дээр би энэ картыг нэрээ суулсан юм байна. Security гэнэ аюулгүй байдал гээд энэ карт маань уулна ингэж гарч ирэх ёстой байхгүй юу? Ингэж зөв болох ёстой. Тэгсэн чинь ингээд уруу хараар гарч ирсэн. Тэгэхээр аюулгүй байдал гээд мөнгө төгрөгийн ажил төрлийн карьер дээр харсан байна л та. Аюулгүй байдал гээд та өөрийн аюулгүй байдал хамгаалтанд эргэлзэж магадгүй. Тэ. Эсвэл гадны үйл явдал таны суурийг ганхуулж магадгүй. Тэр ямар нэг зээл мэйл янз бүрийн тийм нэг үр ширэнд орох ч юм уу иймэрхүү асуудлууд байна гэж ярьжсэн. Гэсэн чи энэ бас холбогдол гараад ирлээ шүү дээ. Гадны ямар нэгэн байдлууд таны суурийг ганхуулж магадгүй гэж ингэж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг та бүхэн маань энэ мөнгө төгрөгийн тал дээр энэ би өгсөн мессежийг санаарай. Тэгэхээр аюулгүй байдлын хамгаалтанд эргэлзэж магадгүй. Та бүхэнд маань ямар нэг байдлаар нэг энэ дээр нэг онцгой зүйл хийчээд байна да. Хийсэн сэлгэмдэр тэгээд энэ сэтгэл санаагаасаа болоод ингээд янз бүрийн мөнгө төгрөгийн тал дээр хамгаалтанд байсан зүйл чинь эргэлзээ төрүүлж магадгүй. Эсвэл гадны үйл явдлууд та нарын ингээд бат бөх суурийг ингээд ганхуулгаар байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээрээ анхаарал аваарай гэж хэлмээр байна. За тэгээд 1-р бүлгийг сонссон хүмүүстээ маш их баярлалаа. 1-р сард нь амжилт хүсье. Тэгээд та бүхэн маань лайк, subscribe дараарай, комент бас бичиж үлдээж байгаарай гэж хүсмээр байна. Магадгүй хувийн уншлага сонирхож байгаа хүмүүс байвал надтай холбогдоод ороод ирж болно шүү. Баярлалаа. За сайн байцгаана уу? 2-р бүлгийнх маань рейтингтэй 5-таа морилно. За одоо нэг сайхан энергийн цэвэрлэгийн ая явуулчих. За та бүхний маань сонгосон карт маань Pursy Happiness гэдэг энэ картыг сонгосон байна. Аз жаргалыг эрэлхийл гэсэн карт гарч ирсэн байна. Тэгэхээр 1-р бүлгийнхэн маань ер нь бол өөртөө аз жаргалыг юу хийвэл аз жаргалтай, юунаас илүү их аз жаргал мэдрэгддэг. Энэ бүхнийг ер нь энэ 2026 оны 1 сарда ер нь энэ аз жаргал гэдэг зүйл дээрээ төвлөрөх нь эрэлхийлж олох нь их чухал юм байна шүү гэдгийг хэлмээр байна. За танд ингээ баяр баясгал авч ирэх зүйлсийн төлөө хизээч уучлалт хэрэггүй. Зөвхөн таал өөрийнхөө жинхэнэ харьяалагдах газраа аюулгүй орон зайгаа хаанаас ч олж болохыг мэднэ. Тийм учраас аз жаргалаа дагаараа гэсэн байна л та. Тэгэхээр ер нь та өөрөөсөө асуух нь байна л та. Ингээд хүмүүс танд ингээд аз жаргал өгж байгаа бол энд нь хизээч бити уучлалтгүйгээд хүнээс юм авцсан болвол би одоо яана ахаад юм өгөхгүй болохгүй гэдэг ч юм уу иймэрхүү байдал битгий үүсгэрээ гэсэн надад зүгээр санаанд орж ирж байна л та. Тэгэхээр зэрэг 2-р бүлгийнхэн маань ер нь бол аз жаргалтай газар хаана байна? Тэр газар л харьяалагдахад орон зай чинь тэр газар юм шүү гэдгийг л сануулад байна л та. Тэгэхээр ер нь эерэг сайхан орчинд байх нь их зүйтэй юм байна. Тэгээд орон зайгаа хаанаас олох та нар угаасаа мэдж байгаа юм байна. Тэгээд аз жаргалаа ер нь дагаж амьдраараа гэж байгаа байхгүй юу? Та нар юу хийвэл их аз жаргалтай байдаг? Юунаас аз жаргалыг олж ийн? Ямар хүмүүстэй эргэн тойронд байхаараа
илүү сайхан мэдрэмж авж гин. Энэ бүхэнд та харьяалагдах цаг үе чинь ирчихсэн байгааг бас илтгээд байна. За 2-р карт маань look for fairies гинэ. Шидэт дагнаа хайх гэсэн байна. Тэгэхээр энд бол одоо шидэт дагна нь яваад штэ, ингээ гоё тэнгэрт үл үзэгдэх шидэт дагна юм байна л да. Тэгэхээр та бүхэн маань ер нь бол үл үзэгдэх энэ дагныг хайж олох хэрэгтэй гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та өөрийгөө жоохон ингээд анзаарах хэрэгтэй. Анзааргаа маш сайн ажиглах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр ямар нэг гадуур явж байгаа тэмдэгт хардаг ч юм уу, ямар нэг байдлаар танд нэг дохио өгдөг ч юм уу, иймэрхүү байдлыг та бол анзаарах маш чухал юм байна. Тэгээд амьдралд нь үл үзэгдэх дэмжлэг, зөөлөн, тусламж ойрхон байгааг бас тантай маш ойрхон байгаад шүү дээ. Үл үзэгдэх энэ дагинсууд таныг бас ингээ хүрээлж байна. Танд ингээ туслахад маш ойрхон бэлэн бэ шүү. Тэгэхээр та тусламж гуйх хэрэгтэй. Гуйх юм бол бас энэ шидэт дагнууд маань танд бас туслахад маш ойрхон бэ шүү гэдгийг илтгэхэд байна л да. Тэгээд ямар нэг зүйлийг ингээд хатуу, логик сэтгэлгээгээр хандах бус, харин ингээд зүүн совин мэдрэмжээ, уян зөөлн бүхий л зүйлд ингээд хандах нь маш их хэрэгтэй юм байна гэдгийг сануулад байна. Ямар нэг тэмдэгт гэдээ ярьжсэн, тэмдэгтийг анзаарах хэрэгтэй. Хэрвээ тэр анзаарч харах юм бол танд ингээд дохио нөгөө шидэт дагнууд чинь ингээд дохио илгээж байгаа юм байна гэж хүлээж аваарай. Тэгээ зүүн совингоо сонсоо, жижиг зүйлсд хит бүү анхаараа. Тэгээд итгэл найдвараа битгий алдаарай гэж юм. Хадгалаарай, танд туслахад ойрхон bay шүү. Тэгээ та гаднаас ингээд хариулт олох ус өөрийнхөө дотроос энэ хариултыг олохын тулд агаарт гардаг ч юм уу, байгаль их дэлхийтэйгээ ингээд хардаа мод ингээд барьсан бавд модноос гоё энерги авах ч юм уу, ямар нэгэн байдлаар ингээд хариултаа дотроосоо олж ирэх, байгальд гарах, байгальтайгаа ойрхон байх, ингэснээрээ та чимээгүй акшнд ингээд очсноороо, ийм гоё байгальд очсноороо бас энерги эрчим чинь илүү их нэмэгдэж, энэ үл үзэгдээд байгаа энэ дохионуудыг илүү их сонсох боломж чинь ойрхон байдаг юм аа гэдгийг шидэт дагнууд маань танд хэлээд ээ шүү. За 2-р бүлгийнхний энд сүнслэг амьтан маань Dragon Passion гэдэг луу хүсэл тэмүүлэл гээд ийм карт гарч ирсэн байна л да. Тэгээд энэ картыг хараад ахаар зэрэг луу гэдэг амьтан чинь угаасаа галаар төрөгдөг. Тэгэхээр магадгүй энэ 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань хоньны ордтой, номын ордтой, ер нь гал ордны хүмүүс маань байх магадлал маш өндөртэй харагдаад байна. Тэгээд энэ бол маш хүчрхэг амьтан байдаг. Тийм болохоор та бүхнийг маань ийм хүчрхэг амьтан бас хамгаалдаг төрлийн, эсвэл таны дотор ийм хүчтэй амьтны дүр бас байх магадлал маш өндөр юм шиг санагдаж байна. Тэгэхээр та бүхэн маань дотор сэтгэлд чинь айгүй тийм гал ирч хүчтэй, ер нь их дүрлзүүлээд явцдаг талын тийм хүсэл мөрөөдөл тэмүүлэл ихтэй хүмүүс байгаа харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ луу гэдэг амьтан чинь газраар явахгүй, тэнгэр дээгүүр ингээд дүүлж нисдэг, галаараа төргээд явдаг гэдгийг утгаараа ер нь бол та бүхэн маань айгүй тийм дээр ер нь өндөрлөгт ер нь их
дүүлж явдаг таны одоо бодол сэтгэлгээ чинь ер нь их дээр явж идэг. Ингээ бас их дээр хитрхи ихсгээрээ доор бас байх нь зүйтэй байдаг. Тийм учраас та бүхэн маань энэ гал дээгүүр нисээд байгаа тэр энерги ингээд өөртөө жоохон газардуулах нь маш зүйтэй санагдчихээн. Тийм мессеж надад орж ирээд байна. Тэгэхээр луу болол таны хүчтэй хүсэл зорилгоо гал халуун зан чанарыг тэр сануулдаг юм байна л да. Тэр таны дотоод гэж ярьсан тэрнтэй яг дүүцэж штэ. Тэгэхээр мөн энэ хүсэл тэмүүлэл гал мэт хүчтэй бэлгэлтэй тэгээд танд өөрийгөө хянах өөрийгөө ингээ хянах нь хамгийн зүйтэй юм байна. Яагаад гэвэл гал хитрхи ихтгэрээ бусдад ингээд гал тарьчих учраас ер нь болгоомжтой ямар ч зүйл дээр ингээд болгоомжтой хандах хэрэгтэй юм байна. Энийгээ ер нь жоохон ингээд ангаахаасаа илүү ер нь бол хитрхи ихтүүлэхгүйгээр тэнцвэрийг барьж явах юм маш их чухал юм байна. Ингэснээр таны гал халуун тэр хүсэл чинь асуудлууд чинь хөнгөрөх юм байна л да. Тэгэхээр та бүхэн маань ер нь энэ галаа ихтүүлэхгүй шиг ер нь ингээд дээгүр хитрхи их нисээд авахгүй шиг ер нь баг зэргийн ингээд газарт бас ойрхон байх нь их зүгээр байна л да. Яагаад гэвэл энэ ардаа ингээд байгальтаа ингээд ойрхон ийм байх нь бас их танарт 20 дугаар бүлгийнх нь маш их чухал байна. Энерги эрчмээ нөхөх хэрэгтэй байна. Тэгээд юунаас аз жаргал би олоод байгаа анзаарах хэрэгтэй. Ингээд ийм сайхан мессежүүд гарч иж шүү. За дараагийн карт маань movement into balance гэсэн байна. Хөдөлгөөн ба тэнцвэр. Одоо ингээд салхи шиг хөдөлдөг хэрнээ тэнцвэрээ бас олох нь маш чухал юм байна. Энэ болохоор та нарын 1-р сарын бөөгийн сахиусудаас та нарт илгээж байгаа мессеж гэж ойлгож болно. За энэ карт болохоор таны амьдралд хит тэнцвэргүй хит их ачаалттай үеэсээ болоод тэнцвэрээ алдах байдлууд руу шилжих гээд байгааг сануулад байна. Амьдралын олон талт хэрэгцээ, үүрэг, харилцаа, ажлын дарамт зэрэг таны эрч хүчийг ингээд тараагаад байж байна. Болзошгүй. Тийм учраас тэнцвэрээ олох эрч хүчээ зөв зөвлөд ингээд хуваарлах цаг үе чинь ирцнийг илтгээд байна шүү. Тэгээд стресс, түгшилтээс ангижрах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн тал дээр ер нь эрүүл дадлал дээр шилжихийг сануулад байна. Өдөр тутмын хэв маягийг ингээд бясалгал, амьсгалын дасгал хөдөлгөөн хийж өөртөө болон гэр бүлдээ цаг гаргахыг сануулад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бүх зөвлөгөөг ер нь бол та бүхэн маань аль нь таарад байна, ер нь иймэрхүү зүйл байна уу гэдгийг өөрөөсөө маш сайн асуух нь маш зүйтэй юм байна. Тэгээд хитрхи гал ирч хүчээ ихтүүлснээсээ болоод ер нь тэнцвэрээ алдах маш их хөдөлгөөнөөсөө ачааллаасаа болоод тэнцвэрээ алдаад иймэрхүү байдал бас үүсэх гээд байна. Тийм болохоор энэ картууд маш гоё ингээд уялдаж гарч ирж байна л та. Тэгээд бас нэг энэ бөөгийн сахиусан тэнгэрээс Fire Garden гэдэг энэ карт маань гарч ирсэн. Тэгэхээр энэ бол галын хамгаалагч хүсэл тэмүүллийн асаа гэсэн иймэрхүү утгатай карт гарч ирсэн байна л да. Тэгэхээр хардаа энэ дээр ингээ даргон луу маань гараад ирчихсэн. Хүсэл тэмүүлэлтэй ийм их гал ирч хүчтэй. Уул нь бол та бүхэн маань 1-р сарда бүр айгүй ийм луугийн ирч хүчээр ингэж орхоор харагдаад байна л да. Хитрхи их ажиллаад, хитрхи ачаал авснаасаа болоод та бүхэн маань
ер нь өөрийгөө жоохон ингээд тэнцвэрээ алдах гэдэг шүү. Тэгэхээр тэнцвэр дээр маш сайн анхаарах хэрэгтэй. За дотоод хүсэл тэмүүллээ асаах цаг ирснийг сануулад байна. Ер нь бол та бүхэнд гал ирч хүч чинь ирж байна гэж хэлжсэн. Яг гоё таарж ийн л та. Галын хамгаалагч таны амьдрал зориг ирч хүчийг ирч хүч бүтээлч байдлыг тэлэх энергийг нэмэгдүүлдэг. Та бүхэнд маань энэ галын сахиусан тэнгэр маань та нарт ирч хүчийг өгж ийн л та. Тэгснээрээ та бүхэн маань айгүй тийм ирч хүчтэй ажиллагаа сүүлдээ хитрхи ихсгэж болохгүй. Тэгээд ийм гоё ирч хүчийг та бүхэнд ингээд ийм галын хамгаалагч сахиусан тэнгэр маань та нарт бүр туслая гэж юм л та. Тэгээд дотоод хүсэл тэмүүллээ аюулгүйгээр илэрхийл, өөрөө юу хүсэж байгаа, яахыг хүсэж байгаа, энийг бол ингээд дотоод хүслээ ингээд илэрхийлэх нь маш чухал юм байна. Тэгээд ирч хүчээ зөв чиглүүлж шин зүйл эхлүүлээ гэж энэ тэр ирч хүчээ маш гоё баланстай тэнцвэртэй авч явснараа өөрсдөө ажиглаж ирч хүч ийм гоё гал ирч хүчээ зөв зүйл зарцуулах юм бол амжилт маш ойрхон байна гэдгийг энэ дээгүр картууд маань маш сайхан ингээд ерөнхий байдал дээр ер нь та нарын 1-р сарда иймэрхүү энергитэй явахыг харуулад байна. За дараагийн асуулт маань болохоор за 2026 онд одоо 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань хэр сэтгэлийн бэлтгэлтэй орж байна вэ гэж асуусан байна л да. Тэгэхээр энэ картыг харахаар Queen of Cups гарч ирсэн. Тэгэхээр уул нь бол зүүн совин өндөртөө ийм ирч хүчтэй яг л энэ даргууныхаа доор гарч иж байгаа байхгүй лууныхаа доор. Тэгэхээр маш их ирч хүчтэй зүүн совин бас өндөртөө 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань олон янзын төрлийн хүмүүс байгаа. Тэгээд маш гоё ингээ зүүн совинтойгоо холбогддог, бусдыг ойлгодог, маш гоё зөөлөн сэтгэлтэй урсгалаараа байж чаддаг. Өөрийнхөө сэтгэл зүйг ингээд гоё ус шиг гоё зөөлнөр удирдах чадах чадвартай тийм сайхан эмгтээч вэ, эрэгтэйч вэ сонсч болно. Тийм гоё хүмүүс харагдаад байна. Тэгэхээр та ер нь бол 2-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань 1-р 26 онд айгу тийм сэтгэлийн бас нэг бэлтгэлтэй тийм хэсэг хүмүүс байгаад байна. Ер нь бол бясалгал үргэлж хийдэг ч юм уу ийм бас ингээд мэдрэмж өндөртэй тийм хүмүүс харагдаад байна л та. Тэгээд аягны хаан гэдэг чинь бол аяг бол маш гоё зөөлөн сэтгэлтэй, уян, зөөлөн тийм гоё эмгтээлэг энерги бас гоё мэдэрч чаддаг тиймэрхүү хүмүүс бас байх шиг харагдаад байна. За зарим хүмүүс маань ингээд ер нь бол айгүй ирч хүчтэйгээр Page of Wands гарч иж байгаа. Тэгэхээр айгүй ирч хүчтэйгээр ингээд 26 онд ингээд энийг хийндэ, тэрийг хийндэ гэд айгүй тийм хүсэл тэмүүллээр дүүрний залуухан хүмүүс маань тэгж байгаа юм шиг харагдаад байна л да. Тэгэхээр маш гоё өөрийнхөө яг тэр хүслийг биелүүлэндээ, тэгэндээ, ингэндээ гэд зориг тэмүүлээ тавьчихсан, магадгүй гоё манифест хийчихсэн, тэрийгэ хүслийгээ биелүүлэх гээд ингээд айгүй тийм гоё эрэг энергитэй орж 26 он руу орж байгаа нь харагдаад байна. За тэгээд зарим тал дээрээ ингээд өхөл дахин төрөлтийн карт маань уруу хараа гараад ирлээ. Тэгэхээр зэрэг яг ингээд өөрийнхөө ингээд шинжилж чадаагүй бас байгаад байна. Өөрийнхөө дээр дотоод ертөнцийг шинжилээгүй зүгээр нэг өнгөцгнөөр ингээд зөвхөн ингээд тархиараа ч юм уу ингээд орж байгаа хүмүүс харагдаад ах юм. Тэгж санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ганцхан тархиараа ингээд алаад өстө 26 онд би ингэндээ тэгэндээ гэсэн
хүсэл тэмүүлэл ихтэй хүмүүс харагдаад байна. Тэгээд дотоод сэтгэлдээ бол ингээд тавьж явуулах зүйлс өөрчил шинжлэх хэрэгтэй зүйлсүүд бас их байгаад байна. Тэгээд тэрийг ангааж тавьж явуулах хэрэгтэй. Өөрийнхөө дотоод сэтгэлийг ангааж идэх хэрэгтэй. Иймэрхүү бас анхааруулга мессеж бас гарч ирж байна. Тэгчих юм бол ер нь бол хитрхи логик гэхээсээ илүү дотоод сэтгэлтэйгээ илүү тэнцвэрээ болоод бэхжүүлчих юм бол тэр хүсэл мөрөөдөл маань маш сайхан биелээд явдгаа. За дараагийн асуулт маань 1-р сарын ажил санхүү орлого ямар байна вэ гэж асуусан байна л да. Тэгээд яг л энэ ажил төрлийн тал дээр нэг зүйлийг хийх гээд ингээд жоохон өөртөө итгэлгүй байгаад байгаа бас нэг Pages, Words гарч ирсэн, уруу гараа гарч ирсэн, итгэлгүй байгаад байна. Тэгээд зориггүй байгаад байна. Өөрийнхөө тэр бодож сэтгсэн зүйлсээ бас мөнгө төгрөгийн төлөө ажил карьер дээр гаргаж чадахгүй жоохон ингээд гацангийн байдалтай, тиймэрхүү байдалтай харагдаад байна л да. Тэгэхээр энэ дээр анхаарал аваарай. Тэгээд ер нь бол тэр шин зүйл чинь бол уулна. Ингээд энэ карт маань ингээд дээшээ хараа гараад ирэхээр яг хийх нь зүв байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ зүйлийг арай хараахан таны сэтгэл зүрх чинь ингээд тарих оюун чинь арай л энийгээ бүтээх тийм энерги ирч хүч нь хараахан арай гараагүй байгаа юм байна л да. 26 он гарсан ч гэсэндээ тэгэхээр зэрэг энэ дээрээ сайн анхаарад өөр дээрээ ажиллах хэрэгтэй байна. Тэгээд уул нь бол ажиллах юм бол дараагийн шат руу орох гэсэн чинь уул нь бол word карт маань дээшээ гараад ирэхээр дараагийн шат руугаа ингээд бүх циклээ дуусгаад ингээд орлоо гэж ярих хэвээр баймаар хахад орж чадахгүй ингээд 26 он руугаа хуучин зүйлтэйгээ орж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол хамгийн буруу. Энэ 26 он чинь нэгийн тоогоор эхэлж байгаа шин цикл эхлүүлэх хэрэгтэй. Шин зүйлийг өөрөөсөө төрүүлж гаргах хэрэгтэй. Хурдстайгаар уулна ингээд юмд нэг л зүйлийг бүтээ гэсэн бол тэр чинь маш амархан бүтгэр юм гоё жил гарч байгаа л да. Тэгэхээр зэрэг хитрхи хурдсахгүйгээр ер нь бол энерги эрчмээ ингээ гоё дээшлүүлэх юм бол тэр гоё эрчим нь ороод ирдэг. Тэгтээ хараахан арай дуусгаж амжихгүйгээр 26 он руугаа 1 сар руугаа орж байгаа харагдаад байна. Ороод ер нь явандаа ер нь яг ийм гацаад эхлэн одоо ингээд өөртөө маш их эргэл зайд, маш их зүйл бодоод иймэрхүү байдалтай нилээн яаж агаад ер нь бол цаашдаа гарахаар харагдаж байна л да. Тэгээ хангид маань дүүжлэгцэн хүмүүс маань ингээд гараад ирж байгаа нь ер нь бол та бүхэн хичнээн ийм хэцүү үед байсан ч гэсэн та нар бол маш хурдан 1 сардаа ингээд гарчхаар харагдаж байна л да. Гацсан онцгүй тэр байсан бүхий л зүйлсүүдээс ингээд гарч байгаа нь харагдаад байна. Энэ бол маш гайхалтай байна. Тэг ажлын тал дээр ер нь бол ажил дээрээ жоохон ингээд мөнгө төгрөгийн тал дээр сайн мөнгө олохгүй байгаа ч юм шиг эсвэл бол мөнгө төгрөгөө буруу зүйл зарцуулаад байгаа. Ямар нэг байдлаар ажил дээрээ ингээд энерги ингээд буруу явуулаад байна л да бас. Тийм ер нь бол бодол сэтгэхүйдээ буруу явуулаад байна. Ажлаа хийхдээ ер нь ажлаа ингээд чин сэтгэлээсээ бас хийхгүй байгаа. Тиймэрхүү байдлуудаасаа болоо жоохон ингээд онцгүй энерги ингээд хүрээлтсэн ч юм харагдаад байна. Тийм болохоор ер нь бол ажил төрлийн энэ энерги ингээд гоё базаад авчих юм бол ер нь тэгтээ цаашдаа бол та нар ийм онцгүй ажил дээр онцгүй байсан ч гэсэн өөртөө ингээд жоохон тухгүй байдал дээрээ ингээд сайн дүн шинжилгээ хийх юм бол ингээ гарчхаар харагдаж байгаа байхгүй юу.
би юун дээр алдаад байгаа вэ? Би яагаад байгаа вэ? Миний сэтгэл зүрх яг яасан билээ гэд ингээд өөрөөсөө асуугаад ингэх юм бол гарч байгаа харагдаж байгаа байхгүй. Энэ бол маш гайхамшигтай. За хүн хоорондын харилцааг харсан байна. 1-р 2026 оны 1-р сарын хүн хоорондын харилцаа. За зарим нэг хүн гэр бүлтэй хүмүүс маань энэ бол ер нь бол тэнцвэрийг илэрхийлээд байдаг, гэр бүлийг илэрхийлдэг. Тэгээд гэр бүлтэй ер нь жоохон тийм аз жаргалгүй байгаа, хил амтай байгаад байна. Жоохон тиймэрхүү энергиуд байгаад байна л та гэр бүлийнхаа тал дээр. Жоохон энээс болоод бас тэнцвэргүй харилцаа үүсээд ингээд гэр бүлтэй хүмүүс ер нь харилцаа тал дээрээ жоохон тиймэрхүү байдал руу орчих гээд байна. Тэгээд ер нь зарим хүмүүс маань маш гайхалтай байна л да. Ажил төрлийн тал дээр маш өөрөөсөө бүх зүйлийг бүтээгээд ер нь хүссэн бүхнээ хийж чадчихээн. Сүх тэрэг бас гараад ирчихсэн байна. Тэгэхээр өөрийнхөө ингээд хийсэн бүхнээрээ ингээд 26 онд ингээд маш гоё амжилтыг бүтээж байна л та. Амжилтыг харилцаа тал дээрээ ер нь бол харилцаа гоё болчих юм бол амжилт энэ төр чинь угаасаа ороод ирэх нь тодорхой байдаг. Тэгээ ямар нэгэн зүйлийг ингээд бүтээгээ явахдаа ер нь бол маш гайхамшигтай ингээд амжилт олцохоор олоод ингээд харилцаач гэсэн маш гоё эерэг, ажил төрөлн ч гэсэн маш гоё эерэг харагдаад байна л та. Тэгээд зарим хүмүүс маань бас ингээд харилцаа тал дээрээ би энэ бас нэг сайхан зүйлийг олоод авчихсан. Өөрсдөө тэр маш удаан бодож исэн ер нь зүйл дээрээ их тайван тогтоон бас ажлынхаа хамтрагчд нартайгаа маш гоё тайван тогтоон ярилцдаг, ойлголцдог. Ер нь бол бусдыг бас их ойлгож чадах чадвартай, иймэрхүү энергитэй харагдаад байна л та. Энэ хүн бол бас их гоё мэлмий хүрд, титэм хүрд нь маш гоё нээлттэй, тийм гоё харагдчихээн. Харилцаа тал дээр тэгээд их зөв мэдрэмж өндөртэй маш гоё хүн харагдаад байгаа байхгүй юу? Тийм хүн болох дээрээ бас их бусдыг маш сайн ойлгодог. Тэг ингээд зүрхэн хүрдэн дээрээ гоё төвлөрч удаан байж чаддаг. Тэг бусдаа бол маш гоё тайван тогтоон харилцаж чаддаг ийм төрлийн хүн байна. Тэгээ харилцаа бол маш сайхан байна. Зарим хүмүүс маань, зарим гэр бүл маань жоохон юм байгаа чи энэ дээрээ анзаараад авчихад ер нь зүгээр ахаа гэж бодож байна. За хайр дурлалын тал дээр гэр бүлтэй хүмүүсийг авсан байна л да. Тэгсэн чинь secrets гэд ингээд нууц гэд карт гарч ирсэн. Тэгэхээр би чамд бүгдийг хэлээгүй гэд хин нэг нь ингээд нэг нэгэндээ ингээд үнэнч бус хандаад байгаа юм байдлууд бас байгаад байна л да. Тэгээд энээсээ болоод ингээд гэр бүлийн жоохон маргаан үүсдэг ч юм уу, иймэрхүү бас нэг байдлууд ажиглагдаад байгаа харагдаад байна. Тэгээд энэ мөнгө санхүүгийн тал дээр бас ингээд жоохон тогтворгүй буруу энергитэй ингээд мөнгөө зарцуулсан ч юм шиг. Тэгээд энэ бүхнээсээ болоод жоохон ингээд хил амтай байгаад байгаа. Ер нь бол гэр 1-р бүлэг бас ингэж гарсан. Тэгээд ер нь л ажил төрлийн тал дээр жоохон тогтворгүй энергитэй харагдаад байна л да. Тэгтээ бол энэ дээр гарчихсан харагдаад байна. Энийг анзаарчих юм бол гарчгаар байгаа байхгүй юу? Болохгүй байгаа зүйлээ анзаараад харчих юм бол тэгээд гэр бүлтэй хүмүүс нууц ихтэй байгаад байна. Нэг нэгнээсээ нуугаад байгаа. Тэгээ би тодруулах карт авсан. Тэгээд энэ болохоор Ace of Wands гэдэг ингээд уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр зэрэг өөрсдөө ингээд энэ
зүүн мэдрэмжтэйгээ ер нь холбогдох хэрэгтэй. Энэ гэр бүлийн хүмүүс маань уул нь бол маш гоё ингээд зүйлс орж ирэх, гоё санаа манаа орж ирэхээр хагаад өөрийнхөө тэр өөр дээрээ жоохон төвлөрч чадахгүйгаасаа болоод жоохон ингээд энэ зүйлс нь орж ирэхгүй иймэрхүү байдалтай бас харагдаад байна л да. Тэгэхээр гэр бүлтэй хүмүүс маань ер нь бол шинэ энерги хэрэгтэй байгаа. Ер нь харилцаа тал дээрээч ер нь ингээд өөрсдийгөө хин нэгнээсээ юмаа нуухгүйгээр байвал их зүгээр байгаад байдаг. Тэгээд ингээд тодруулга авсан чи бас Ace of Wands ингээд гараад ирсэн. Уул нь бол гал ирч хүчтэй юм гоё карт маань ингээд уруу хараа гараад ирлээ. Урдны харилцаа нь жоохон ингээд хөрсөн юм шиг, баг зэрэг ингээд нэг нэгээс юмаа нуудаг болчихсон юм шиг иймэрхүү байдлууд бас ажиглагдаад байна л да. Тэгээд энэ өөрийнхөө тэр хийх гэж байгаа зүйл дээрээ ер нь илүү анхаарад өөрийнхөө тэр харилцаа талаа эргээд сайн ингээд хоёулаа ингээд бодолцох юм бол илүү эерэг болохоор харагдаад байгаа байхгүй юу? Жохон ингээд харилцаа тал дээр шинжлэх хэрэгтэй гэж ойлгож болно. За ганц би синглчүүдтэй авсан карт self love гэдэг өөрийгөө хайрлаарай гэсэн юм карт гарч ирсэн. Тэгээд би одоо хүртэл эдгэрхийг хичээж байна. Урд өмнө нь ингээд таны сэтгэлийг өвтгсөн янз бүрийн X-үүд байдаг бол таныг маш их олон жил явж байгаа таны сэтгэл зүрх ингэж шаналгасан тийм байдалтай харагдаад байна л да. Тэгэхээр та энэ шинэ хүнд гэхээсээ илүү өөрийгөө яг үнэндээ хайрлсан илүү их зүгээр юм байна. Хайрлаад өөрийгөө тэр сэтгэлийн шархаа эдгэх маш чухал юм байна гэдгийг харуулад байна. Тэгээд ер нь бол өөрийгөө сайхан эдгээгээд ингэчих юм бол дараагийн харилцаа чинь сайхан хүмүүс ороод ирдэг. Тийм учраас энэ дээрээ өөрийгөө хайрлах цаг үе дээрээ ирчихсэн байна шүү. За энэ нь болохоор юу яасан байгаа энэ ажил төрлийн тал дээр ингээд зөвлөгөө карт авсан байна л та. Эрсдлийн удирдлага гэсэн риск менежмент гэсэн байна л та. Тэгэхээр ингээд гэр бүлтэй хүмүүс ингээд жоохон ингээд юу яагаад байгаа ийм хүмүүс маань ер нь жоохон энэ мөнгө төгрөгөө буруу урсгал зарцуулаад байгаа. Ажил төрөл дээрээ жоохон ингээд онцгүй байдлууд үүсээд байгаа. Тиймэрхүү хүмүүс маань энийг сонсоорой. Та карьертэй эрсдлийг ухаалаг менежментийг харуулах боломж болно. Бэрхшээлийн тэнцвэржүүлдэг стратегийн шийдвэрүүдийг төслийг амжилтанд хүргэх болно гэж штэ. Уул нь бол та бүхэн маань юм гоё оюуны потенциал өндөртэй ийм сайхан хүмүүс байна л та. Тэгэхээр бол та карьераа бас өсгөх тийм боломж бололцоон та бүхэнд байдаг юм байна. Тэгээд ажлынхаа тэр менежментийг та нар олж чадхаар байна. Стратеги ингээд шийдвэртэй гаргах нь маш зүйтэй юм байна. Бэрхшээлийг тэнцвэржүүлэх тийм чадамж нь та бүхэнд энэ ажил төрлийн тал дээр гаргаж чадах тийм их чадамж өндөртэй потенциалтай хүмүүс юм шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд 2 дугаар бүлгийнхний энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд маань таалагдсан бол сайхан сэтгэлийн комент, лайк, subscribe дараарай. Тэгээд бусдад бас түгээгээрээ магадгүй тэгээд хувийн уншлах сонирхож байвал холбогдох линкээр ингээд дараад ороод ирж болно шүү. За тэгээд 1-р сард нь амжилт хүсье. За сайн бацгаана 3 дугаар бүлгийнх нь ирээдүйдээ тавтаа мөрлөнө. За та бүхний сонгосон карт маань The Pauses the Shift гэсэн байна.
завсарлага ба шилжилт эсвэл ингээд зогсон ба жоохон зогсож шилжилт хийх нь айгүй зүйтэй юм байна. 3 дугаар бүлгийнхэн маань тэгээд энэ картыг ингээд хараад зогсолт ба шилжилт гэдэг нь ер нь бол та бүхэн маань яг одоогоор шин зүйл гэхээсээ илүү ер нь ингээд жоохон пауз аваад жоохон зогсоод ажиглалт хийгээд иймэрхүү байдалтай байвал хамгийн зүйтэй юм байна л да. Тэгээд ямар нэг байдлаараа таны амьдралд төр зогсон байдалд ажиглагдж байгаа бол энийг хүлээн зөвшөөрөөд хүлээгээд удаашрсан тийм нэг ухарсан юм шиг тэгж санагдаж байгаа бол та энэ дээрээ зогсоогүй байна. Ер нь угаасаа таны амьдрал ингээд шилжилт хөдөлгөөнд орж ирэх гэж байгаа учраас та урагшлахгүйгээр ямар ч байсан тэр удаашрсан байгаа өөрчлөлтийг ер нь нэг тийм хурдуулах гэдэг ингээд яарах сандрах хэрэггүй. Угаасаа өөрчлөлт явагдах гэхээр бас нэг жоохон гацанга байдал ч юм уу иймэрхүү байдлууд үүсээд байдаг. Тийм болохоор үүн дээрээ итгээрээ өөрчлөлт тэгээд таны амьдралд явагдаж байна. Одоо тэгээд урагшлах цаг биш ээ, харин ингээд ажиглах, ойлгох чиглэлээ дахин тодорхойлох үе юм байна л да та нарын үед. Тэгэхээр одоогор бол нэг ярахгүй байх нь зүйтэй юм байна. Бүгдийг ажиглах хэрэгтэй юм байна. Удаашарч яагаад байгаагаа ингээд ер нь сайн бодож тунгаах нь их зүйтэй юм байна. Хэдий ингээд удаашрсан байгаа ч гэсэндээ тэрэн дээрээ хүлээн зөвшөөрөөд ингээд 1-р сардаа ч юм уу иймэрхүү байдлаар ер нь удаан байдал хамгийн чухал юм байна. Тэгээд transformation та нарын амьдралд ингээд бас ингээд зогсон байдалтай мөртлөө ингээд шилжилт хөдөлгөөнд орж иж байгаа учраас тэрний дунд нэг завсарлага авахыг хилээд байгаа юм байна. Тийм болохоор 3 дугаар бүлгийнхэн маань жоохон паузтай байвал их зүгээр юм байна. Энэ бол гол карт ч юм гэсэн утгатай л да. За ингээд read гэдэг карт гарч ирсэн байна л да. Дараагийн карт маань унших гэж юм. Тэгээд та бүхэн маань ямар нэг зүйлийг уншиж судлах нь их зүйтэй юм байна. Юмыг ойлгох нь, ухаарах нь, судлаж ойлгох нь их чухал юм байна. Тэгээд ер нь бол даалт утгыг бас ойлгох цаг үе чинь нэрч гисэн байгаа. Тэрийг бас уншиж судлах хэрэгтэй юм байна. Тэгээд ер нь бол гадуур ингээд болж байгаа зүйлээсээ илүү өөрийнхөө дотоод байдлыг ажиглах нь их зүйтэй юм байна. Тэгэхээр зэрэг ингээд уншиж судлаад энэ карттай маань ингээд уялдаад байна л да. Тийм болчроос одоогор бол та бүхэн маань ойлгох тийм ойлгож мэдээлэл цуглуулах тийм үе шат дээр ирчихсэн яваад байгаа юм байна. Ер нь бол энэ байдал маань ер нь төр зогсолт маань энийг бол хүлээн зөвшөөрөх нь их зүйтэй юм байна. Тэгээд чимээгүй байдал ер нь ганцаараа бас нэг төвлөрөх юм шаардлагатай үе нэрчсэн. Дотоод тэнцвэрээ ингээд сэргээх шаардлагатай бас үетэйгээ тулгарсан байна л да. Тэгээд ядарсан болвол хэд их ачаал авдаг болвол ер нь тэрнээсээ ер нь ингээ багасгах нь зүйтэй юм байна. Тэг чадах юм бол ганцаараа байж ингэж судлаж ойлгож ухаарснараа та нарын ухамсарын төвшин бас айгуу тийм дээшлэхээр бас харагдаад байна. Тэгэд ямар нэг зүйл дээр ер нь уншиж судлах хэрэгтэй байна. Тэг чадах юм бол юмсыг ингээд харах өнцгч хүртэл өөрчлөгдөх юм байна. Ер нь бол байгаа зүйлийг ингээд хариултыг ингээд гаднаасаа хайхаасаа илүү дотроосоо ингээд анзаарч ойлгох нь зүйтэй юм байна. Ямар нэг мэдээлэл явж байгаа бол тэрийг бас анхааралтай харах хэрэгтэй, унших хэрэгтэй, судлах хэрэгтэй, ажиглах хэрэгтэй. Ийм мэдрэмжүүдийг ер нь их хөгжүүлэх хэрэгтэй юм байна л да. Та бүхэн маань ер нь ингээд
юу үг үйлдэл тэр ямар утгатай гэдгийг нь яг яахгүйгээр ингээд гүнзгий утгыг нь ойлгох маш их чухал юм байна. 1-р 3-р бүлгийн 1-р сарда тэгээ зөв мэдрэмжээ ингээд зүн савнгоо ингээд тэр мэдрэмжээрээ илүү их таних юм бол илүү их ойлголт нь орж ирэх юм байна. Оюун санаа тэгж чадсанараа тэгээд оюун санааны төвлөрөл чинь бас нэмэгдэхээр байна. Мэдлэг ойлголт гүнзгийрэх юм байна. Тэгээд ямар нэг худлаа үнэн зүйлийг бас ялгах чадвар чинь бас их сайжрахаар юм байна л да. Маш гайхалтай. Тэгэхээр та бүхэнд ийм гоё онцгой уулын авьяасууд байдаг юм байна. Энийгээ хөгжүүлэх зүйтэй юм байна. За дээр Sentinels гэдэг энэ бугын карт гарч ирсэн. Зөөлөн байдал гэж юм л да. Тэгэхээр та бүхэн маань ямар нэг байдлаар ингээд ямар нэг зүйл дээр хатуу жоохон ингээд өөртөөгөө хатуу ч юм уу эсвэл ингээд бусдад хатуу ханддаг болвол ер нь зөөлөн тал руугаа ингээд хандуулах юм бол маш зүгээр юм байна. Тэгээд ер нь өөртөө болон бусдад ингээд зөөлөн инэрэнгүү хандахыг ер нь бол энэ карт маань сануулад байна. Тэгээд энэ карт маань бугын карт маань маш сүнслэг карт байдаг. Сүнслэг амтны чиглүүлэл одоо ингээд та бүхэн дээр гарч ирсэн болохоор мэдрэмжтэй ингээд зөөлөн чанар дээрээ байгаад зүрхний чакрага илүү гоё ингээд нээх юм бол их зүгээр юм байна. Тэгээ зүрхээрээ амьдрах хэрэгтэй, зүрхээ сонсох хэрэгтэй юм байна. Ер нь бол бусдад ингээд хайр халамжаараа хандах нь их зүгээр юм байна. 3-р бүлгийг нь уншиж судлаа. Зүрхний чакрага нээх хэрэгтэй. Ер нь маш их сануулгууд орж ирээд байна. Тэгээд ер нь өөртөө зөөлөн хандах хэрэгтэй. Бусдад бас хатуу ханддаг болвол энийг зөөлөх хэрэгтэй байна. Тэгэхээр зэрэг яагаад хүн ингээд зөөлөн бусдад ингээд хатуу хандаад өөртөө хатуу ханддаг вэ гэхээр зүрхний чакра жоохон ингээд хатуураад зүрхний чакра нь жоохон алдагдаад ирэхээр бусдаа жоохон ингээд тэрсэлдэг гээд хатуу байдал үүсгдэг гээд иймэрхүү байдлууд бас илрээд байдаг учраас зүрхэн чакра дээр ер нь инэрэл хайр, уян хатан байдлыг авч ирэх нь их зүйтэй юм байна. Тэгээд янз бүрийн ингээд сэтгэлийн шарах байдаг болвол энэ зүрхний чакрага нээснээрээ, идэвхжүүлснээрээ ер нь бол шарах чинь бас эдгэрхээр харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд ямар нэг харилцаан дээр бас ийм сөрөг зүйлсүүд байдаг болвол зүрхэн чакрага сайжруулснараа ер нь айжмаар харилцаа ингээд сайжрахаар харагдаад байна. Тэгэхээр 3-р бүлгийнхэн маань энэ дээр маш сайн анхаарал аваарай гэж хэлмээр байна. Тэгээд энэ дараагийн карт маань болохоор та бүхний 1-р сард нь бөөгийн картаас авсан байна л да. Pieces Development гинэ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг зүүн сав мэдрэмжийн зөвлөмж гэсэн юм нэг карт гарч ирсэн байна л да. Тэгэхээр та бүхэн маань ер нь бол зүүн сав маш их хэрэгтэй юм байна. Өөрийгөө сонсох хэрэгтэй байна. Зүрхэн чакрага нээх хэрэгтэй, уншиж судлах хэрэгтэй. Төр пауз авч ганцаараа бас нэг байх нь их зүйтэй юм байна. Тэгээд энэ бөөгийн карт маань ер нь зүүн совын дотоод мэдрэмж сүнслэг чадваруудаа идэвхжүүлэх нь их зүйтэй юм байна. Та өмнөхөөсөө илүү хурдан мэдэрч эхлэхээр байна. Тэгээд ямар нэг байдлаар зүүн совгоо сонсож ажиглах нь их зүйтэй юм байна. Дотоод мэдрэмжээ ингээд янз бүрийн мэдрэмж орж ирдэг бол дарах бус түүнийг ажиглах нь их зүйтэй юм байна. Тэгэхээр тэгж чадах юм бол ажил дээрээ ч юм уу авьяас ер нь өөртөө ингээд авьяас чадвараа нээх боломж чинь нээгдээр байна. Сүнслэг бүтээлч байдал чинь ингээд зөв чиглэл рүүгээ нээгдэх юм байна.
Тэгээ та бүхэнд маань газардуулга бас сайн хийгээрэй. Хит их дэврээд авахгүйгээр зөв мэдрэмжээ сонсож бас ингээд газардуулгатай байвал их зүгээр байна шүү. 1-р сарда тэгээд ямар мэдрэмж төрж байгаа энийгээ биеэрээ анзаарах нь их чухал юм байна. Тэгж чадах юм бол чадвар чинь авяас чадвар чинь өсөх юм байна. Тэгээд өөрийгөө хамгаалах, тэнцвэрээ хамгаалах ийм сэтгэл хөдлөлийн янз бүрийн тийм трама шарах янз бүрийн байдаг бол зөв мэдрэмжээ сонсснороо бүгдийг та бүхэн ингээд өөрөөсөө олох тийм мэдрэмж нь өсгөр харагдаад байна. За тэгээд дараагийн карт маань болохоор бөөгийн бас нэг 1-р сарын сахиусан тэнгэрийн зөвлөгөө авсан байна л та. Тэгэхээр энэ ер нь энэ бөөгийн картууд маань маш их сануулгууд гарч ирээд байна. Recapper гэнэлтэй let's go there need be right гэсэн байна. Тэгэхээр ив нэгдлийг сахиулагч тийм сахиусан тэнгэр гарч ирсэн байна л да. Тэгэхээр эвлэлд нь нэгдэх хэрэгтэй гэж гарч ирсэн шүү дээ. Энэ дээр бусдаа эвлэлд нэгдэх ер нь ингээд хатуу хандаад байдаг болоод ер нь ингээд зөөлөх хэрэгтэй байна гэдгийг сахиусан тэнгэрүүд маань та бүхэнд бас маш ихээр сануулж ий шүү. Энийг амьдралдаа хэрэгжүүлж чадвал та бүхэнд маань маш сайхан амар амгалан байдал үүсгээр байна шүү. Тэгээ зөв байх хэрэгцээгээ тавих хэрэгтэй байна. Ухамсар дээрээ ер нь зөв хэрэгцээг зөв байх дээр ер нь ингээд гарден маань ингээд хамгаалагч сахиусан тэнгэр бөөгийн карт маань сануулад байна шүү. Тэгээд маргаан ингээд зөрчилдөөн гэхээсээ илүү зөв байдлыг эрхэмлэх нь их зөв юм байна. Өөрийгөө зөв гэж ингээд зүтгэхээсээ илүү тайван байдал, ив найрамдлыг сонсох цаг үе чинь бас ирчээд байна. Заримдаа бас үннээ ингээд батлах гээд ингэх тусам харилцаанд бас ам цаа үүсээд байдаг. Тэгэхээр зэрэг тайван байдал маш чухал байна. Бусдыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Зөрчил маргаан гэхээсээ илүү зөөлнөр шийдэрээ гэдгийг энэ гарден маань сануулад байна шүү. Тэгээд энэ ингэж чадах юм бол ер нь сэтгэлийн дарамт янз бүрийн тийм онцгүй мэдрэмжүүд ингээд дарагддаг юм шүү. Тэгээ хит их бардам зантаа болвол тэрийг ажиглаараа, анзаараараа. Тэгээ зөөлөн байхыг бодороо тэгж чадах юм бол өөртөө маш гоё тайван байдлыг үүсгэж чадхаар байна шүү. За энэ бол ерөнхийдөө гол энерги 3-р бүлгийн гол энерги байна. Маш их сануулгууд гарч ирээд байна. За тэгээд 2-р асуулт маань та бүхэн маань ингээд 2026 онд 1-р сарда ингээд сэтгэлийн хэр их бэлтгэлтэй орж байна вэ гэж асуусан байгаа л да. Тэгэхэд ер нь 6-гийн саваа гарч ирсэн. Тэгэхээр хүмүүс маань маш их гоё юутай байна. Маш их гал ирч хүчтэй хүсэл зоригтой ер нь ийм гоё хүмүүс бас харагдаад байна. Ер нь хүсэл эрмэлзэл дүүрнэ. Ер нь бол өөрөөхөө ингээд хийж бүтээ гэсэн тийм нэг хүсэл эрмэлзэлтэй. Тэгээд тэрийгээ бас ингээд хийж бүтээгээд амжилт ололтыг ингээд маш гоё ингээд бэлтгэлтэйгээр ингээд орж байгаа хүмүүс байна. Энд бол эмэгтэй хүмүүс бас их харагдаад байна. Маш гайхалтай. Тэгээд 26 оны ондоо бол маш гайхалтай. Ер нь ингээд өөртөө бас гоё зорилго тэмүүлэл тавьчихсан явж байгаа харагдаад байна. Сэтгэл зүрхэн маш гоё ингээд гэгээлэг, маш гоё ирч хүчтэй гэр ингээд 1-р сартуугаа ингээд орж байгаа бас харагдаж байна. За 6-гийн пентаклс уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр зэрэг ямар нэг зүйл дээр ингээд мөнгө төгрөгөө ингээ буруу зүйл зарцуулах ч юм уу, эсвэл ингээд ямар нэг буруу шийдвэр гаргаад зээл хүссэн ч юм уу, эсвэл ямар нэг байдлаар ингээ мөнгө төгрөгийн тал дээр алтан үүсээд байгаа харагдаад байна. Тэгэхээр зэрэг
нэгдүгээр бүлгийнхэн маань хэрвээ та бүхэн маань зээл хүсэх гэж байгаа бол ер нь ингээд амьдралаа өөрчлөе, ямар нэг байдлаар шинэ эхлэл хийя гэж байгаа бол пауз гэдэгжсэн шүү дээ. Төр зогсоорой гэжсэн. Тэгэхээр ямар нэг зүйлийг хурдан шийдвэр гаргахаасаа илүү төр азнаараа гэдгийг сануулад байна. Хэрвээ аль хэдийнэ ингээд зээлээ авчихсан бол энэ дээр нэг тийм бити төвлөрөөрөө тэгээд 25 ондоо ингээд энэ зээл мэл аваад иймэрхүү байдал үүсгэсэн бол хит энэ дээр анхаарлаа төвлөрүүлэхгүйгээр ер нь бол аль болох ингээд өөрийгөө гоё тайван байдал дээр байлгаараа тэгээд мөнгө төгрөгийн гачигтал ингээд байгаа ч гэсэндээ ер нь бол хүлээн зөвшөөрөх нь маш зүгээр харагдаад байна. Тэгэхээр зэрэг юмс ер нь аяндаа зүгээр болох учраас та бүхэн энэ дээр хит их анхаарал тавихгүй байх нь их зүгээр юм байна. Тэгж чадах юм бол та бүхэн маань сэтгэл санаа чинь бас айгүй гоё тайван болохоор байна шүү гэдгийг хэлмээр байна. За зарим нэг хүмүүс маань ингээд Knight of Cups гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол ингээд манифест хүсэл мөслийг бичсэн тийм хүмүүс маань 26-ны 1-р сардаа ч юм уу ийм гоё сайхан хүнтэйгээ ингээд учрахаар харагдаад байна л да. Гоё болзоонд өргөдөөд гинтийн бэлгэсэлт авах ч юм уу мессеж ингээд авах ч юм шиг маш гоё ингээд мэдрэмж өндөртэй тийм нэг сайхан эрэгтэй хүнтэй уулзаж учрахаар бас харагдаад байгаа байхгүй юу? Эсвэл ингээд таны хүсэжсэн энэ гоё ингээд хүсэл мөрөөдөл дүүрэн байгаад байгаа шүү дээ. Ялалт дүүрэн. Энэ хүмүүс маань ийм гоё хүнтэйгээ уулзах магадлал маш өндөр бас харагдаад байна. Ер нь бол сэтгэл зүрхээр ийм хүнтэйгээ уулзрандаа тэгэндээ ингэндээ гэсэн гоё мэдрэмж өндөртэй тийм нэг гоё хүнтэй болзоонд явахаар, хоолнд өргөдөхаар, ямар нэг мессеж шууд нь авахаар, чат ирэхээр ийм гоё ингээд краш энтер гарч ирэхээр иймэрхүү байдалтай харагдаж байна л та. Тэгэхээр болвол энэ ямар ч хэлсэн 26 оны зарим нэг хүмүүс маань маш гайхамшигтай ингээд нэгдүгээр сардаа маш гоё гэгээлгээр орж байгаа харагдаж байна. Маш гоё сэтгэлийн бэлтгэлтэй ингээд ийм сайхан зүйлтэй болно тэгнь ингэн гэсэн ийм гоё мөрөөдөл зоригтой ингээд орж байгаа харагдаж байна. За 2026 оны 1-р сарын ажил орлого санхүүг нь үтсэн байна. Тэгсэн ямар ч хэлсэн энэ ардаа 6-гийн саваа ингээ гараад ирсэн. Энэ дээр бас 6-гийн саваа. Ямар ч хэлсэн та нарын энэ 3-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ямар ч хэлсэн ажил төрөл дээрээ амжилт бүтээл олчихсан. Бусдад ингээд айгүй тийм сайшаал магтаал сонсоод ингээд явж байгаа. Өөрийгөө урамшуулсан. Маш их дур хүслээрээ ингээд энэ гоё ажиллаа хийгээд мөнгө орлогоо олоод явж байгаа тийм гоё хүмүүс харагдаад байна. Маш гайхалтай. Тэгээд өөрөөсөө ингээ ялалт байгуулчихсан ийм гоё өөдрөг сэтгэл зүйтэй ингээ явж байгаа 1-р сард орж байгаа харагдаж байна. Маш гайхалтай. Тэгээ Page of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн маань маш гоё зоосыг атгахчихсан байна л да. Тэгээд 1-р сарда ямар нэг зүйлийг ингээ төлөвлөж байгаа тэрийгэ бүтээгээд маш гоё ингээ газар дуулахтаа өөрөө маш их бодож логикоор бодсны үндсэн дээр өөртөө бий болгоод 1-р сард бас энэ мөнгө төгрөгөө олохоор харагдаж байгаа байхгүй юу? Олж авахаар маш гайхалтай эрэгтэй хүмүүс маань ингэж сонсож болно, эмэгтэйч байдгийг сонсож болно. Тэгэхээр ямар ч хэсэн өөртөө ингээ өөртөө ингээ төлөвлөсөн байсан ажил чинь маш гайхалтай бодит амьдрал дээр ингээ бий болж байгаа харагдаж байна. Тэгээ та бүхэн маань Star карт маань гараад ирсэн. Тэгэхээр маш гайхалтай ихтгэл төгс дүүрэн байна. Ямар ч хэлсэн ажил ордог мөнгө санхүүгийн тал дээр ер нь бас санаа зовох юмгүйгээр ингээ маш гайхалтай байна л да. Ямар ч хэлсэн ихтгэл үнэмшлээ олчихсан. Та бүхний дотор сэтгэл ийм гоё ингээд гэрэл ямар ч хэлсэн ихтгэл төрчихсөн байгаад байгаа бас харагдаад байна. Би энэ хийж байгаа юмараа
би ингээ 26 онд мөнгө олж чадах юм биш үү гэдэг тийм гоё ихтгэл үнэмшил олоод авчихсан. Тэгээ бас энэ хүмүүс маань маш гоё зүүн сонгороо ингээ холбогдоод энэ ажлаа олоод авчихсан байна л да. Тэгэхээр маш гоё итгэлийг олж, итгэл найдварыг олоод авчихсан. Маш гайхалтай. Зөв үнэн шударгаар ингээд хөдөлмөрлөөд өөрийнхөө оюун бодлоор ингээд маш гоё гайхалтай бүтээчихсэн юм аа ингээд 26 ондоо ингээд харж байгаа харагдаж байгаа байхгүй юу? Үнэхээр гайхалтай байна. Тэгээд за дараагийн асуулт маань 2026 оны ингээд хүн хоорондын харилцаа ямар байна вэ гэж асуусан байгаа. Тэгээ SO Wands гарч ирсэн. Тэгээд уруу хараа гарч ирсэн. Ямар нэг зарим хүмүүс маань ингээд энэ дээр ингээд мөнгөний гачигталтаа жоохон зээлмэл буруу авсан гэд яриад байсан. За энэ дээр одоо ингээд зээл аваад ингээд буруу шийдвэр гаргаснасаа болоод ингээд өөртөө харилцаа тал дээрээ ер нь жоохон ингээд бусдаа бас нэг жоохон муухай харилцчих гад иймэрхүү байдлууд үүсчих гээд байгаа учраас энэ дээрээ жоохон тайван товтон хандвал их зүгээр юм байна. Аль болох сэтгэл зүрх мэдрэмжүүдээ ингээд сонсох хэрэгтэй. Яг хөө хэдий тийм зээл хүсээд буруу шийдвэр гаргасан ч гэсэндээ одоо тэгээд нэгэнд үүсгэсэн юмыг одоо өөрийгөө зовоохгүйгээр ер нь бусдаа тэгээд харилцаа тал дээр онцгүй харилцахгүйгээр ер нь аль болох өөрийнхөө шийдвэрээр гаргацсан юмыг тэгээд нэг бусдаа тэгж онцгүй харилцаа үүсэхгүй байвал их зүгээр харагдаад байна шүү гэж хэлье. За тэгээд ер нь бол бас энэ дээр ингээд одны хөзөр гарч ирсэн. Энд бас одны карт гараад ирчихсэн байгаад байна. 2 од маань гараад ирсэн. Тэгэхээр та бүхэнд маань ямар ч хэсэн цаашдаа ер нь 1-р сарда итгэл найдвар ер нь олж авахаар энэ дээр ингээ мөнгө төгрөг яасан харилцаа тал дээр бусдаа бас муухай харилцаж болохгүй юм байна. Бусдыг бас ойлгож хүндлэх нь их зүгээр юм байна гэд айгу тийм ер нь ингээд мөнгө төгрөг дээр ингээ гараад ирсэн ч гэсэн харилцаа тал дээр ингээд одоос гараад ирсэн байна. Тэгэхээр ер нь бол айгу тийм мундаг тийм мэдрэмж өндөртэй тийм хүмүүс 3 дугаар бүлэг дээр бас харагдаад байна л та. Тэгэхээр харилцаа тал дээрээ ер нь бусдаа онцгүй харилцуул онцгүй болохгүй юм байна гэдгийг ойлголт авчихсан тийм хүмүүс харагдаад байна. Бас бусдаа бас эвлэлд нэгдээд ингэж байгаа харагдаж байна. За тэгээд ер нь цаашдаа ер нь ингээд бусдаа онцгүй харилцснараа миний амьдралд бас онцгүй байдал үүсэх гээд байдаг юм байна гэдгийг ойлгоод авчихсан. За зарим нэг хүмүүс маань ингээд магадгүй ингээд ажил төрлөө маш удаан хийж байгаа нэг ажил дээр удаан хийгээд үр дүнгээ бас арай үзэж амжаагүй нэг ажлыг хийгээд энэ цалин мөнгө төгрөгөө нэмэгдүүлсэн ч гэсэн тэр нь бас ингээд амьдралд нэг сайн тодорхой тийм амар агц дэвшил үзүүлэхгүй байгаад байгаа. Тиймэрхүү бас нэг байдлууд ажиглагдаад байна л да. Тэгээд одоо зарим үедээ энэ дээр энэ ажилдаа маш их ядраад байгаа. Заримдаа ингээд энэ ажил хийх нь зөв буруу юу гээл өөрөөс асуудаг ч юм уу. Иймэрхүү байдлууд бас их ажиглаад маш их хэцүү ажил ядраад байгаад байгаа байдлууд ажиглагдаад байна л да. Тэгээд яг тэр хийгээд байгаа ажил нь бас нэг амьдрал дээр өөрт нь ингээд нэг гоё ингээд үр дүнгээ өгөөгүй байгаа. Тэгээд сэтгэлээр унаад байгаа тиймэрхүү байдлууд бас ажиглагдаад байна л да. Тэгэхээр зэрэг энэ 3 дугаар бүлгийнхэн маань энэ дээдлийн мессежүүдийг бас сонсох хэрэгтэй байна. Саяны ярьсан тэр мессежүүд өөрийнхөө дотоодтойгоо ер нь их эвлэлд нэгдэх нь хамгийн зүйтэй юм байна. Тэгэхээр зэрэг ер нь өөрийнхөө дотоод сэтгэлээ ухаж ойлгоснороо энэ ажил чинь мөн үү биш үү гэдгийг нь та бүхэн маань ингээд энэ дээдлийн гол картууд ярьсан шиг тэрийг санаарай гэж хэлмээр байна. За дараагийн карт маань болохоор гэр бүлтэй хүмүүсийн ингээд авч үзсэн байна. Тэгэхээр зэрэг дотн дараагийн карт маань энэ ажил төрлийн тал дээр ингээд мессеж карт авсан байна. Энэ болох дээр 3 хараа гарч ирсэн. Intimate relationships гэдэг ийм карт маань
уруу хараа гарч ирсэн. Тэгэхээр зэрэг дотн харилцаа гэдэг карт маань ингээд уруу харж ирсэн, гараад ирсэн л дээ. Тэгээ дотн харилцааны асуудал магадгүй ажил төрөл дээрээ ингээд ийм дотн харилцаа үүсгэсэн байдаг бол жоохон төрөгдөл үүсгээр байна. Эсвэл урам хугаралтыг авахаар үүсгээр 1-р сартаа ч юм уу тэгээ сэтгэл хөдлөлтөө ингээд тэр хүнээс ингээд зай барих ч юм уу иймэрхүү байдлууд их зүгээр юм байна. Эсвэл ингээд хүсээгүй хэрэгцээ бас байж болдгоо. Тийм учраас ер нь ажил төрлийн тал дээр хэтрхийх дотн харилцаа үүсэхгүй байх нэг зүгээр юм байна. Тэгэх юм бол өөрт чинь хамаагүй амар өөрийгөө ингээд зай бариад ингэх маш чухал харагдаад байна. За гэр бүлтэй хүмүүсийн хайр дурлалын тал дээр ингээд мессеж карт авсан байна. Absence гэдэг ийм карт гарч ирсэн байна л да. I feel like part of me missing without you гэж юм л да. Тэгэхээр байх гэдэг карт л байна л да. Тэгээд чамгүйгээр би өөрийгөө нэг хэсэг алга болсон юм шиг санагддаг гэсэн байна. Магадгүй ингээд гэр бүлээ цуцлсан ч юм уу иймэрхүү байдлууд 2025 онд ч юм уу 24 онд урдын 2-3 жилдээ ингээд салчихсан байдаг бол нэгийг ингээд санаж байгаа, дурсаж байгаа, ингээд өөрийгөө алдсан юм шиг тийм мэдрэмжтэй жоохон ингээд төрөгдсөн байдалтай ингээ харамсаж байгаа байдлууд та гэр бүлтэй хүмүүс маань иймэрхүү байдал үүсгэсэн байгаа бол энэ дээр чинь ахаад нэг мессеж карт авсан л та. Ингээд сэтгэл санаа маш их тогтургүй ингээд урдныгаа тэр хүнээ ингээд санагалзаад байгаа иймэрхүү байдлууд байгаа учраас ингээд өөрийгөө алдсан юм шиг тийм их мэдрэмжтэй байгаад байна л та. Тэгэхээр зэрэг энэ та яагаад ингээд салсан бэ гэдэг өөрөөсөө маш сайн асуух хэрэгтэй. Яг юунаас болоод би салсан бэ гэдэг шийдвэрээ асуух, ойлгож тунгаах хэрэгтэй байна. Тэгээд шийдвэр гаргахдаа та анхандаа яаж шийдвэр гаргасан гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Ингэж зарим үедээ зургийн хараад ингээд санагалцаасаа илүү дотоод ертөнц рүүгээ өнгөх нэг зүгээр юм байна. Тэгхийн болвол та бүхэн маань бас их зөв шийдвэр гаргахаар харагдаад байгаа байхгүй юу? Ер нь маш их зөвлөгөө гарч ирсэн шүү дээ энэ дээр. Ер нь дотоод л гэдсэн. Тэгэхээр та бүхэн маань ингэж санагалцаасаа илүү өөрийнхөө дотор дөө өнгөөвөл таны дотроос ингээд ангаалт идгэлт ингээд явагдаад ирдэг юм а гэж хэлмээр байна л да. Тэгээ үнэхээр л таны дотроос ингээд нэг зүйл алга болсон юм шиг тийм мэдрэмж төрөөд байдаг бол ер нь өөрийнхөө дотор дөө өнгийгээд ингээд харах юм бол их танд бас зүгээр юм шиг санагдчихээн. За тэгээд би тодруулга карт авсан л да. Тэгсэн чинь ер нь ингээд цаашдаа та ингээд дотгошоо өөрлөгөө ингээд өндийгөөд харилцаа тал дээрээ ч юм уу иймэрхүү байдлуудаар явснараа та бол ингээд сүйх тэрэг гарч ирсэн байхгүй юу? Та бол айгүй тийм зүүн совын өндөртөө ийм гоё од гариг иргэсийн тийм нөлөөнд хамт амьдрах ийм гоё мэдрэмж өндөртэй хүн байна. Таны ингэж нэг хэсэг нь алга болсон гэдэг зүйл маань хэсэгэн хугацаанд ингэж мэдрэгдэж байгаа шүү. Тэгэхээр зэрэг та бүхэн дотгошоо өнгийгээд ингээд харах юм бол илүү их амжилт бүтээлийг та бүхэн өөрөө бүтээхээр байна шүү. Та бол амжилттай амьдрах цаашдаа бүр ингээд маш гоё амжилтыг ер нь олохоор, ялалтыг олохоор ийм гоё энергитэй харагдаад байна. Тэгээд ер нь цаашдаа та бол гоё аялал зугаалах юм бол маш гоё энергичийн гоё өөрчлөгдөхөөр тэгснээрээ та бол ийм гоё ер нь амар амгалан тайван байдлыг өөртөө үүсгэж чадхаар байгаад байгаа байхгүй юу? Ер нь бол сайнта муута бүх зүйлээ ингээ хамтд нь ингээд дагуулад явах юм бол та бас ингээд маш гоё өндөр эрчим энергитэй хүн шүү гэдгийг бас дахин сануулмаар байна. За энэ болох дээрээ синглчүүдтэй авсан карт байна л да. I will like you didn't care гэсэн байна.
үнэлдэггүй, хайхрамжгүй мэдрэмж төрсөн байна л да. Сингэлчүүдэд намайг үнэлж дүгнээгүй мэдрэмж төрсөн гэдэг карт гараад ирсэн. Тэгэхээр зэрэг таныг үнэлж дүгнэдэггүй ийм харилцаа үнэхээр байсан бол үнэхээр таныг үнэлээгүй иймэрхүү хүмүүсээс ер нь бол ер нь холдсон зүгээр байдгаа. Тэгээд та бол үнэхээр тэр хүнийг мэдэрч чадсан байна л да. Тэгээд үнэлээгүй таныг ерөөсөө хайхрамжгүй ганцхан ийм мэдрэмжгүй хүмүүстэй цаашдаа ингээд цуг байхаар зэрэг ер нь та бол өөрийгөө алдах тийм тохиолдол маш их байдаг учраас та бол ингээд зөв шийдвэр гаргасан байна. Тэгээ энэ картан дээр чи ахаад тодруулга авсан байхгүй юу? The Wheel of Fortune гэдэг the wheel азийн хүрд маань гараад ирсэн байна. Тэгэхээр та бол мэдрэмжээ маш зөв сонсоод ингээд явж байгаа учраас таны хайр дурлалын тал чинь ингээд азийн хүрдэн дээр эргэлдэж байна. 2026 оны 1 сарда ийм гоё гайхалтай хайрыг та бол өөрөө ингээд зөв замаараа явснараа хайр дурлалыг өөртөө татгаар харагдчихэ шүү. Тэгэхээр энэ дээрээ итгээрэй гэж хэлмээр байна сингэлчүүдтэй. За тэгээд reading маань энэ хүртэл ингээд өндөрлөж байна. Тэгээд 2026 оны 1 сард нь тэгээд амжилт хүсье. Та бүхэн маань лайк, subscribe дараарай. Бас ингээд сайхан сэтгэлийн комент, сэтгэгдэл үлдээж байгаараа бас бусдад түгээгээрэй. Тэрэн дээрээ магадгүй ингээ хувийн уншлага авъя гэж хүсэж байгаа бол холбогдож байгаа линк дээр дараад ороод ирэхэд надтай холбогдох юм шүү. За баярлалаа.